Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номиндер. Сэги. Нами. Синдер. Бидний Notes podcast. Дүрсэн тасалтаад байдаг. Мөч үзтээ юм уу? Үздэг штэ би ч. Дүрс бичлэг нь харин ойр тасалдаад байгаа юм байна одоо юу болоод байгаа юм мэдгүй. Тасалсан тохиолдол за сайхан аудио авчиё гэдэг. Юу ч яахгүй те за. Нэг утсан дээр эхэлсэн. Nice, okay. За юу яцхан? Яцхан. Би нэг суудлаа болохгүй шүү байж хараа. Чи суудлаа болохгүй бол бид нэр хүүдлээ олохгүй шүү. Нэг шиг цагаасаа шиг суудлаа болохгүй шүү. За тийм ээ энэ удаагийн дугаар бас дахин 3 дугаар сарын эмэгтэй зочны нэг болох жүжигчин Орхон Туул. Жүжигчин хэлхийн зүг байд юм уу? За Жүжигчин продюсер ээж ихнэр за Монгол улсын иргэн Орхон Туул Оно та бүгдийн мэдгээр бас Оно оролцож байна. Тийм ээ. Тэгээ өнөөдөр манай подкастын спонсороор бас Итгэл имлэг маань ажиллаж байгаа. Итгэл имлэгтэр та бүх маань эмэгтэйчүүдийн гоё өтрийний шинжилгээ ашигтай янз бүрийн бактериудаа сайн шалгуулад Femoflor шинжилгээ өгч гоё үнэн зөв гоё хариунд аваарай. Тэгээд ихэнх эмэгтэйчүүд яг энэ одоо манай энэ хайрт хэсгийн маань бактерийн тэнцвэргүй болсон байдлыг мэдгүй ингээ яваад идэм байлээ. Тэгэхээр шалгуулад авахд хизээч илүүдэхгүй. yes. Итгэл рүү ороод өөртөө итгэлтэйгээр хоног шиг. Тийм. Сармас нь Өө юм. яах вэ? Яаж Долгочихаа. Түгээр ингэж л юм. хуруугаа өгч. Мэдгдсэн үү? Мэдрэгдсэн үү? За наач шүү. За байхгүйсэн үү? Байна гэж. Таны харагдахгүй ялгөөдөө. Цаан ч амар том тайл авах чи. За. Харагдахгүй мэн үү? За окей. За зөвөр сармас нь гоё унтсан байна гэж. Тэгээ унцсан байж. За окей. За баярлалаа. Тэгээд манай урилга хүлээ авсан Онод баярлалаа. За би ч баг өөрөө хүчээр шахах орж байгаа штэ яаж гэх юм. Би Оно орс морс ирлээ зөө нүд мүд нь ямар гоё юм бэ? Мэдгүй харин хүмүүс тэгэл дээ. Тэгэл байдаг хөөе синдри тэгэл байдаг юм. Ямар гоё. Энэ гарнаас амар гоё заяа. Гарны хурнууд нас амар гоё. Тэр хараа ийм гоё. За ингэж ярьсан юм а бид хоёр. Нэр нэгс орсын ирлээс мэрлээс биш үү? Үгүй мэдгүй. Гэтэ бид Дээшээ мэшээ байж магадгүй бах тий. Монгол халах Монгол байна гэж байхгүй шүү дээ тий. Бурайд байж болох юм Тийм. Хариу хүмүүс жоохон бахад тэгэл идэвсэн гэсэн. Орсын ирлээ зөө орсон мөрсөө гэлээд байсан гэсэн. Тийм. Яа ингээ харсан чинь нүд нь аюугаа юм ногоон чим шиг гоё тийм hazel гэдэг үлээ тий. Манай өндөр юм аа бүр ногооно гэж дуу. Оо тийм. Ногооно. Танад ээжийн талынхан бүгдээ ийм шарга босоо. Үгүй ээж аавын талынхан нэг сэлэнгийнх юм шиг. Сэлэнгийнхэн яг ийм. Манай нүн шар намуунаа байдаг штэ. Шараар нь дуудаад тийм. Тийм бас айгүй юм гоё юм мэддэж штэ. Тийм цайвар, ус нь айгүй гоё цайвар. Яг орс охин шиг. За. За үзхээс өмнө нэг зүйлийг сануулж хэлэхэд би айгүй инээд муутай шүү. Хоёр Синдер бол арай дээр би одоо нэг чонор барито гэж инээ. Хөөе цэгэд адилхан юм а инээд нь тий. Комедийн цэгээ юу? Тий айгүй адилхан сонсогдсон. Ер нь гэхдээ манер нь ч гэсэн ер нь тиймэр. Тийм байна тий. Чи юуны орд юм бэ? Би загас. Одоо төрс өдрөнд сая болцсон уу? Болцсон. Хэдэн бол? 3 сарын 6-нд болсон. Манай охины болохоор 3 сарын 15-нд болсон. За баяр хүргэе. Баярсан өдрийн минь. Хэд урж ин да? Нэг хүрсэн сая. Би коучинг хүрсэн. Хүүхэд нэг хүрсэн. Дахиад хүүхэдтэй лөө. 3 хүүхэдтэй шүү дээ. Тийм. Том нь 9-тэй, дунд нь 5-тай, бага нь 1-тэй. Яг 4 жилийн Хүүхэд гэж бодсон шүү дээ. Сая 3-таа. За баяр хүргэе. За баярлалаа. Вау. Ойрт 3 хүүхэдтэй зочид маш их орж байна. Хин орлоо? Анука бас. Баяр хүргэе. Монголын өрс очсон. Маш болтгой. Өөртөө нөхөө тэгээ Монгол улстай нэг иргэнийг ингээ нэмж авчирсан юм буянтай уйсыг хийлцэж яваа мундаг бүсгүүлчүүлж шүү. Тэгээд яг ингээ харахад юм энгийн зүйл юм шиг хэрнээ одоо ер нь ингээл улс гүрний бодлого ч нь одоо энэ арт иргэдийн
тоо мон дээр айгу анхаарал тавьд юм шүү те. Тийм шүү дээ. Солонгос эдэр. Тэд нар чинь хүүхдүүд нь төрхөө болоод нэмэгтэйчүүд нь төрхөө болоод бүр амар асуудалтай болоод тэгээ айгүй их пропаганда хийдэг юм бэлээ. Одоо татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж ах шиг. Японы хүнийг жишээ сайданд гэсэн юм шүү. Хүүхэд төрүүлвэл бүх зардлын улсаас даана гэсэн. Тэгээд ахад хүмүүс төрөхгүй байна гэж боддоо. Өөр тийм хүсэлгүй болчдөг юм уу? Сонирн байгааз. Тэгээд чи төрөх гэж байгаа. та хоёр одоо намайг нөхцөн. Та нөхт. Ингээ бодчих заяа. Би тэгдэж ш нэрээ ингээд ангийн уулзалт мулталтан дээр. Он амар яна. Он амар их хүүхдтэй болов болоо гэдэг. За чиний төрүүлэх гэж байгааг л төрүүлэхгүй байгааг л би төрүүлээд байгаа шүү. Төрүүлээд байгаа шүү. За би надад чинь хэлээд өгөл ангийнхнаа. Итгэл имлэг дээр очиж өндгөө тоолуулах гэж байгаа. Seriously тий. Тэгээд одоо би чинь 33-ныхаа жил дээр одоо ингээ нэг ийм лам мам ийм өгцөн 33-ны жилийн ийм 9 нүхтэй ийм зүуд юм байна. Яадаг хорморыг авдаг ч юм. Чи ингэж мингсэн юм уу? Тэнгэж мингсэн. Та Та нар ингэсэн юм уу? Үгүй шүү дээ. Би 31-тэй шүү дээ. 31-тэй юм. За тэгвэл одоо мэдээд ав та. Удахгүй ирж байгаа юм байна. 33-тай данг юм уу тий? 33-ны жил гэхээр нэг жилийн 32-тай дал гэсэн үг шүү дээ. 32 хүрэх жил. Энэ нэг юм те их ойрхон ярих хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ ингээд бараг үсгэн хаалгуул. Тэгдэм байлээ. Ээжигээ баярлуулдаг гинлээ. Ээжигээ баярлуулдаг жил дээр. Юу одоо ингээд төрөөд ангуут ядраа тий. Тэр тоогоо ингээд хадгалаад идэх хэвгүй. Төрсөн юу гэсэн үг вэ? Нөгөө өндгийн хэсгийнхэн тоог уу? Өндгийн хэсгийнхаа одоо нөгөө жирэмсний хугацаанд угаасаа би сарын тэмдэг ирэхгүй шүү дээ. 9 сар. Төрөөд бас нэг тодорхой хугацаанд ирэхгүй. Жил мэл ч юм уу те. Ирэхгүй байнгут чинь одоо те 19 удаагийн өндгийн хэсгийг хадгалаад авчиж байгаа байхгүй. What really? Тийштэй яг хоёлаа ярьсан санагдаад бах юм. Би яг тэгэж ойлгоогүй. Хоёр ярьлаа. Чи юм уу гэж тэгэж ойлгоогүй юм. Чи тэгж л ойлгож ярьсан юм. Тэгээ би яг ийм реакшн гаргасан аа гэдэг. Үгүй чи мэддэг юм шиг л яриад байсан шүү дээ. Бид хоёрынхоо сонсон юм уу? За нэг сонсогчд яг хэлж байгаа. Тийм шүү дээ. Би нэг юу ном постносноос харлуу. Тийм ямар ч хэлсэн тийм байх хэвээр. Ямар ч тэгэхээр ингээд айгуу гой залуу олон өндөгтэй байгаа юм байна шүү дээ. Та хоёр ялангуяа нийлээ бодохоо бараг 3 4 жил хэмнэсэн юм шүү те. Тэгээ тэр нь яаж тоолт юм? Юу өгд юм блэ? Гормоны шинжилгээ өгдөг юм бэлээ. Дааврын шинжилгээ. Тэгээд тэр даавраас нь л шалтгаалаад оноонууд гарч ирдэг. Тэгээд хэвийн эсвэл маш сайн гэж бас категори байгаа. Айгүй тийм их хөндөг гаргадаг мэдхгүй тийм ч юм уу. Тэгээд fertile айгүй тийм гоё. Тэр нэгтээ хүүхэд байхад л бах. Хүүхэд гинэ тинейжер мэдчих ч юм уу мэдхгүй. Тэгээд дараа нь хэвийн тэгээд жоохон багасж байгаа. Тэгээ нилээн багассан гэдэг ийм 4 5 төрлөөр тоон гарч ирдэг юм байлээ. Тэгээ нилээн багассан байвал ер нь хөлдөөх хэрэгтэй. Хэрэг ойр жимслэх гээгүй бол хэвийн байвал тэгэл яг хэвийнээрээ явж болох байх л та. Би саяны хүүхдэд төрүүлдэг дээр тэр нөгөө нэг ихсийн хадгалуулдаг байж гэж айгу. Тэгэхээр яа Тэр ихсээс нь үүдл хэсийг гаргаж аваад дараа нь одоо тэр хүүхэд нь өвдөж мөвдөж тэр үүдл хэсийг ингэж одоо буцааж тарьж мэрж одоо сэргээд гэсэн. Тийм. Харин тийм. Тэгж хадгалуулах ёстой байсан юм байлээ. Чод хадгалуулах. За би мэдчихэж байгаа. Тэр ихсээр нь бүр ингээд таблет гэнэр хийгээд им болгоод хадгалчих тийм л шүү дээ. Ваа тийм. Ихс гэдэг чинь одоо нэг тийм нэг сэний юм гарч ирдэг тий. Хүүхэд шигээ том юм. Бараг хүүхэд шигээ том юм нялцгаа юм нэг нялцгаа юм дүүрэн цус гимээр ч юм шиг нэг тийм амар их юм гарч ирээд гидсэн дээр ингээд тавьчихдаг за төрөөд төрсөн дараа төрсний дараа ингээд дадад ингээд тавьж үзүүлчихсэн харуулчихсан. Тэгэхээр нэг юм нэг нялцгаа юм нэг том нэг иймэрхүү юм том юм нэг юм байсан. Тэрнийг иддэг гэсэн шүү дээ. Тэгээ тэрнээсээ ингээд хүүхэд чинь хооллож ингэж яадаг байхгүй. Нүл аминд юм. Тийм байна тий. Одоо тэгээд хайчдаг л бах тий. Тэр нь хайчдаг юм бил. Одоо тэгэхээр болцсон бас ингээд нөгөө зарим эмнэлгүүд чинь гоё тэрнийг ингээд ихсээ авч үлдээж мүлдээд ингэж мэндэг. Матааж байгаа таблет болгочдаг ч гэлгүй нэг тийм үү. Тийм эмнэлэг байвал сая яасан бол амар юу болох юм. Тэгээ зөвхөн санал болгох хэрэгтэй юм байна тий эмчнэр нь өөрсдөө. Би бол мэдэхгүй л юм байна. Би ч гэсэн мэдэхгүй. Би дараа л мэдсэн бас. Тийм. Яасан бэ? Дуудлага ирээд байхгүй юу? За оноор юу вэ? Ойрд юу хийж гин? Ойрд яг гэртэл 3 бацааныгаа харгалт байж л шүү дээ. Тийм нэг юм тарьц шиг инээдтэй нэг оршихуйг хараад баясаалаа. Тэр нөгөө рил амар хөрхөнд
Infinity flower. Ла 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 ла. Гэтэ заримдаа бүр ингээ базаад бүр ингээ Идчихэр сонсдогтэй бүр ингэж ингээд унагаач. ингээд бүр ингэчмэр сан. Хайрыг амар aggressive violently илэрхийлэх. Янз бүрээр илэрхийлэх гэлтэй хайр. Би бол хаяада жоох ингээ хазч мацдаг гоё моёг нь. Ингээд. Та хоёрын бас энэ ажилч сөөхөн жижигхэн production яваад шүү дээ. Бас тийм байгаа шүү дээ. Гэрэл тавьдаг. Тэгээ одоо 300 дугаар гэдэг чи бурхан хүний амьдралын 300 өдөр. 307 хоног шүү дээ. Яа. Гэдэг чи 10 хүүхэд үү гэж. Өстө ямар тоо бодолч батай мэдгүй. Ямар гэж тоо бодолтой байсан мэдгүй. Нэр яа 310. 300 яаж 10 37 хоног. Яг чи хүүхд дөрүүлсэн бол одоо нэг ой хөрөнгөл алдчихж байгаа юм зү. Үгүй яаж тээ. гүн штэ 300 ширхэг 7 хоног. 7 ширхэг. би яг хийсэн өдрийн тооцоолоод байгаа хгүй 300 өдөр гэдэг. за 7 хоногтой яг нэг ордог гэж бодож байгаа байхгүй 7 хоногтой нэг ордог тий Хүүхдийн чинь 37 хоног тэгээд үздэй. 39. 39 тэгж л би бодсон. Тэнгүүдээ 10 хүүхэд гэж бодсон байхгүй. Girl math, mom math. ном өнөдр гоё яригч Харин тийм. very official ер нь чи дандаа ингэж хоцлох юм тий Тий. Би чинь төрийн 3 ширхэг пижака ээлжлээл өмсдөг. Ээжийн ачаар 30-тай юм шиг харагддаг шүү. ингээл дотор өөрийн болгож өмсөх хүмүүс байл те. ээж чи бичээ За нэг охин аашаа авир харлаа. ээж чи бичээ юу Ээж их би. Надад нэг би амьдралдаа өөртөө пижак авч үзээгүй. Бүгд ээж их. Ээж нөгөө төрийн албаагч байсан болохоор амар гой гой пижакууд цуглуулсан. Тэгээ одоо өмсөхгүй учраас ээжийн ачаар зөндөө гоё костюм пижактай. Ана маань миний продюсер байсан. Яг намайг Daily Show хөтөлж байхад Централ телевизэд продюсер хийдэг байсан. Тэр ажлыг юу яаж байгаа чи? Тэр болохоор ингэсэн юм аа. Тэгээ продюсер хийн гэж юу юу юм бэ яг продюсер гэж юм бэ одоо ингээд битмейкер хүмүүс бас продюсер л гэдэг өөрснийгөө за Яг телевизийн хувьд бол бас арай өөр л гэдэг. Миний мэддэг продюсер бол киноны продюсер байхгүй юу? Кинон тоглож байхад нэг юм продюсер нь ингээл мөнгө олж ирээл те. Тэгэл ерөөхдөө за энийг ингэдэг гэл ер нь ингэж юмдаг. Тэгэнгүүт телевизийн продюсер болохоор яг нэг юм нэг нэвтрүүлгээ яг хариуцж аваад за тэр нэвтрүүлэгт одоо анхаа гэдэг хүнтэй, түгэ гэдэг хүнтэй ярилцж байгаад за энэ нэвтрүүлэг дээр ямар хөтлөгч байх юм, ямар хүмүүс оруулах юм те хэр хэмжээний төсөвтэй байх юм те тайз нь ямар байх юм гээд тэгээ ерөнхийдөө бол ингээ гүйцэтгэл рүү яг ингээ ороод ахалж ижилдэг юм билээ. Гаяас тий. Тийм тэгээд би нэг Япон явж ээж дээр нэг жил байжгаад хэлний бэлтгэлтэй байжгаад тэгээ хурж ирээд тэгээ яг ажилгүй байжсэн чинь би ч өөрөө Централ телевизийг сонирхох гэж бодож байсан. Тэгээд иш чарн ч гэсэн миний тэнд хүмүүс юм. Миний орлогын зүг. Айгохоо. Тэгээ чи нэг ирээд Монгол болчих. шүү дээ. Тэгээ одоо Централ ч одоо иш чарын бодлого нь яг ингээд юун дээр офис дээр дуудчих юм билээ. Нөгөө офис нь айгу гоё штэ. Yes. Тэгэл ерөнхийдөө бол манайх нэг иймэрхүүл байдаг. Тэнгуут нь би гэж гойж бол. Ийм газар ажиллах юмсан гэж. Тэгэл за окей. Цалин мэлэн ингээс зах хамаагүй. ийм гоё офис тамчид яастай Тэгээ нааг хөтлийн борлуулалтанд авах гэжсэн байхгүй юу. Тэгсэн чинь анхаа захирал болохоор гүй чи продюсер болноо. Тэгээд тэгтээ шууд продюсер бол чи уус чадахгүй. Тийм тэгээд эхлээд сэтгүүлчээс нь яваарай гэд. Тэгээд сэтгүүлчээс нь яваад 3 сар ингээ ахиад тэгээд продюсер болсон. Тэгээ ихний продюсинг ажил чинь Daily Show байсан уу? Эсвэл өөр нэвтрүүлэг болов уу? Эхлээд би чинь орж ирээд баяртай үдшч дээр сэтгүүлч хийгээд 12 гээд нэвтрүүлэг дээр сэтгүүлч хийгээд тэгээд That's My Jam дээр бас сэтгүүлч хийгээд тийм. Тэгжсэн 12 гээд нэвтрүүлэг тэр маань их урт удаанастай нэвтрүүлэг. Сэтгүүлч хийж явжсэн өөрөө продюсерлаад тийм. Тэгээд Тэнгисийн эреглөө яваад тэрэн дээр болохоор гүйцэтгэх продюсер хийгээд тийм. Тэгэл яг тэр үед анхаа захирал тэгж сүрдээр байна. Сайн ажиллаа продюсер болоорой л гэсэн. Тийм амар гоё эсэн. Одоо бидний даргал гэсэн үг шүү дээ.
Тэгэл ингээрээ тэгэрээ гээд тэг яг ингээд шууд нэвтрүүлэг өгөхөд гоё штэ. Нэвтрүүлгийн минь готлоод өгөө те. тэглөө шууд чи надтай холбогдлоо яалаа. Үгүй сэтгүүлчнэр нь холбогдсон баха. Номч угаас хөтөлчихсэн байхгүй юу? Тийм угаасаа хөтөлсөн байсан шүү дээ. Нэрээ өөр продюсер дээр хийж байгаа. Тэгж жагаад угаасаа нөгөө өөрөө яг болимэлигээл тэгээд идвсэн. Тэгэл хахаа зөвлөхгүй номыгоор хөтлүүлээ гэл. Үгүй хөтлөхгүй гэдэг шүү дээ. Яаж хийж байгааг хөтлүүлээ гэл. Тэгэл гуугаал өвчиж байгаа юм чи. Гойлгохоос гоё шүү. Зүгээр баг хатаг яндар өргөө шиг. Ямар заяа. Чамааг болохоор л Тэгээд 7 дахь сизон дээр нь би продюсерлаад. тийм тэр өстө гоё байсан. Тэр чин хин байхад үлээ? Тий төөги бид тийм шүү дээ. Тий. Баска. Тий. Миний хувьд яг хамгийн гоё сизон байсан. Тэгээ тогтооны продюсерсэн сизон бас гоё байсан. Тогтооных чинь миний өмнөхч байлуу да. Одоо ч марга 10 дугаар сизон байсан. Одоо 10 ш тарин тий. Би чинь нэг 5-аас эхлээд 7 руу явлаа яалаа. Тийм. Тэгээ яг миний продюсерлсан хамгийн одоо гоё яг сэтгэлд үлдсэн гэвэл Паралимпик шууд амжилсан. Тэр бол үнэхээр бүр ингээд яг анх удаага яг аль биесны эрэгтэйгээр Монголд шууд амжилсан. Тэгээ тэрийг би хариуцсан. Тэгсэн чинь ингээд анх удаага эмэгтэй тамирчин алтан медаль авал тий. Тийм шүү. Тийм хөнгөн атлетикаар бас анх удаага мөнгөн медаль авал. CV бол гэхдээ амар гоё болцсон байгаа юм байна да. Тэр чи өнгөрөөл. Танай ихлэ ингэсэн байхгүй юу? Олимпиад амар ач холбогдол өгдөг байгаа байхгүй юу? Би ингээл Паралимпик хариуцсан заяа. Захирлаа Паралимпик чиний Паралимпик яах вэ? Олимп эхлээд явах гэдэг гэлсэн. Мэ гэл. Чи зүгээр Олимпо яаж хийх нь хараа Паралимпик хий заа юу гэл. Тэгэл би ингээл нэг юм хаягцсан өрхөгцөн хүчиг явж байгаа л. Тэгэл тэгсэн чи яг Паралимпо бол медаль задал авсан би зүгээр. Нэг Паралимп яах юм? Яах юм? Тэгэж. Тэгээ Дели дээр медаль авсан тамирчин маань зочноор орж ирлүү яалаа. Тэгсэн штэ. Тэр бүр амар гоё дугаар хийсэн штэ. Айгу мундаг охин билээ. Яриа хөөрөө. Тэр чинь нөгөө нэг шинэ жилийн чөлөө тий. Тэгээд медалийг харсан штэ. Амар гоё хийсэн. Нөгөө орчлон сурдаг охин байсан тий. Орчлон төгслөө. Тэр усан сэлэлтэй. Тэр чинь усан сэлтэл лөө. Тий. Сая бас тунаалтаар орсон штэ. Тэгсэн байсан нэрээ. Тэр айгу мундаг охин байлээ. Байлээ. Юм байна гэхгүй юу? Аль цаг дээр ярих хэвтэй. Тэгэл яг продюсер хийснээс хойш маш олон гайхалтай хүмүүстэй ингээд танилцаад өнөөдөр энэ хүч ширээний арцсууж байна. Энэ нь хамгийн дээд амжилт юм аа. Бидний нууд подкастт орсон карьерийн минь хувьд сүртэй. Бид их тийм сүртэй микрофонтой подкаст наах удагаал орж байна. Тийм. Өмнө нь юунд орж ирсэн? Өмнө нь нэг гэр бүлийн уянгагч хөтлж ирсэн шүү дээ. Soul Lab. Тийм Soul Lab. Тэр бас хөрхөн. Тийм. Гоё морд шүү дээ. Чак гэсэн дурлаа юу болов? Бэна. Тэгээд тийм гоё ажил хийдэг. Гэхдээ үнэхээр цаг нааргүй, амралтын өдргөө бас тийм ажил байлээ. Тийм Daily Show чинь хагас бүтэнсэнгүй явна. Тэгээ продюсер нь бид хийж яг ээлжтэй 3 өдөр гарчиж байгаа. Тэг үлцэл хоногд нь байхгүй. Тэнгүүд яг продюсер сэтгүүлчид эднэр маань тэгэл 7 хоног жингоо тэндээ байдаг. Тэгэл 3 цаг лайв явна. Яг лайв явдаг шүү дээ нэрээ. Яг лайв явна. Централ телевизэд ороод продюсер болъё гэвэл Daily-гээр одоо дамждаг байгаа гэж. Тэр нэг шалгуур юм шиг байна тий лайв нэвтрүүлэг. Daily-гээс ингээ бултаж явж ирсэн аа. Тэгэл төсгөлт нь яг унс юм да гэж. Шууд нэвтрүүлэг болохоор айгүй өөр юм шиг байлээ. Тэгээд тэр чинь ингээ 3 сарын турш ингээд хагас бүтэнсэнгөө ингээд өдөр болгон зочин оруулаад ингээд өдөр болгон юм юутэй. Тэгээд зочноо өөрснөө та нар төлөвлөлнө шүү дээ тийм үү. За энийг оруулах, тэрнийг оруулах гэл тийм. Тэгээ бас нэг дээд хүмүүстэй бас зөвшөөрөх гэж байсан боо юм байна шүү дээ. Тэгэл тэрэнд чинь бид нар танихгүй хүн байх юм бол бид нарт асуулт бэлдэж өгнө. Бид нар чинь бас шууд санаанаасаа гэж тэхгүй шүү дээ. Хоёулаа гоё шүү дээ. Гайдтай. Мэдрэмж ингээ шууд нүүрэн дээр шууд ингээ гараад ирдэг заяа. Таалагдахгүй байл. Зочноо нөө. Тэско сонир маань юм яа шууд ингэж ингээ заяа. Би хой номи на царайга гэж ингэжсэн. Яристэн юу? Тэгээд яг үгүй тэгэл бүхэн таалагдана гэж байхгүй шүү дээ угаасаа ер нь тийм биз дээ. Тэгэл тэр чинь өдөр болгон 2 баг зочин мочи олж ирэхийн тулд нэлээд юм болдог байлгүй.
Янз бүрийн хүмүүс орж Хоёул анх зочноор орж исэн тий? тийм штэ. Тийм. Тэр чинь бараг ихний хідэн сийсэн байсан шүү. Уугийн ах хөтөлч мөтлөөд яадаг гэсэн чинь уугийн ах гэсний нөгөө нийтлэх тий. инхлэн Тий арай модель ах ихчнэр байсан. Харин яадаг гэсэн. Тийм. тэр чинь бүр 1 2 дугаар л юу гэсэн. Тэгээ тэр үед чинь бүр амар гоё юм чинь. Бид хоёр ч зургатаар бараг гарч үзээгүй бах шүү. Тэгээд анх удаа зургатаар гарах гал. Юу ярьлаа хоёул бидний ноцгийн тухай ярьсан юм уу? Тэр чинь нэг Валентины дугаар байсан юм аа. Тэгэл торт морт баска байсан байхгүй юу? Баска нэг торт. Гүү штэ бүр тэрний өмнө. Бүр өмнө юм уу? Бүр өмнө нь хоёулаа Чиний яг торт л ингээд байгаа шиг санагдаад ах юм. Биш үү те? Номи өөрөө хөтөлдөг байж байгаа чи орж ирсэн. номыг хөдөлдөггүй байсан уу яахгүй. Бид хоёр бүр яг зочин болж ирж байсан. Яг зочин болж орж исэн. Тэг би бүр амар ичээж мичээд би бол амар сандарсан. Зургатгээ бодчих готлсон. Тэг дараа нь өөрөө хөтөлцөн. Тэр яс. Тийм баха тийм. Гайс. Тийм гоё яасан амар гоё яасан чинь. Тэргэл тэргэл биш. Хин бай? Таньдаг хүн байсан шиг санагдаад байгаа юм. Баскал юм байна л та. Баска дараа нэсэн байхгүй юу? Баска дараа. Баска сүүлийн үед олсон. Ихэнт чинь нэг тоогооч нь хэм Хай байсан. байдаг байлоо. Тэнгис илүү. Юу лээ? Кай Тоогооч нь юм байсан байсан. ямар ч. Ямарс нэг тийм байсан. Би яг юм цэнкэр дээгүүрээ юм цэнкэр топтой нэг хувц өмсчихсэн л санаад идэв да. Би ч одоо ойрын жил доторхоо санаад байна. Нэр 30 гарсных ч юм уу 3 удаа корона тусных ч юм уу 3 удаа хүүхд төрүүлснийх ч юм уу мэдгүй. Зүр ингээд юм байнгын гацаалттай Тийм. Би бас яг тийм. Хамаг гоё юм чи хүүхдүүд чи аваад ирчих юм шүү. Тийм ээ. Дөрөвдгөө л бараг төрсөн юм шиг болсон байна. Одоо тэгээд 3 юм чинь 4-т нь байгаа үст. байгаа юу? Байгаа юу? Байлган гэж бодож байна уу? Одоохондоо биш ээ. Харин тий. Тийм 5 6 жил бас байгаа. Та хоёрын чи өндөг тэгэхээр одоо 25 та охиных шиг л юм шүү. Тэгтээ бас тэгж найдаж болохгүй үзүүлэх хэрэгтэй шүү. Тэг үзүүлэх хэрэгтэй. Итгэл hospital. Girl math. Yeah girl. За окей. Би гоё мэрэ. За. Би жирсэн. No. Би вэштэй юу ахгүй да. Хурдан хэлээ. Яг нэрээ жирэмсэн гэж хэлж байгаа шиг. Би энэ 7 хоногт Юм ирээгүй. Яа за sorry. би энэ 7 хоногт анхныхаа одоо орхицыг үзсэн юм аа. Зочиндоо бэлдэж байгаа байж Чиндаа бэлтэж үзсэн юм аа. Тэгээд дээрээс нь би нөгөө нэг 20-т жүжиг үзээд За. 20-т жүжигийн нөгөө нэг дүрт нь нөгөө манай хойд ээж тоглолт юм байлээ. Яа, тэгээд заяа. Би эхлээд 20-т жүжиг үзсэн байхгүй юу? 2 дахь оройч үлээ. 2 дахь орой үзсэн тий. 20-т жүжиг үзсэн чинь яг ингээд жүжиг чинь отгоо бүр амар гоё хүүхэн билээ. Бүр ингээд амар гоё хүүхэн заяа бүр ингээд гэж мэгээс заяа. Бүр ингээд миний хүү Харвард зяа гэж мэгээс заяа. 20-т жүжигний яг нөгөө нэг юм ер нь бол амар заяа. Та ээлжсэн бас үзүүл үзээрэй. Тэгээд ингээд яг ингээ амар хүүтэй хайртай энэ сайдын ихнэр ахгүй юу. Тэгээд хүүн муу юм хийцэн. Тэгээд хүүгээ ингээл өмөөрөл өстэй ингээл тэгэл намын дарга марахт ингээл оцгон юу ягаал ингээл нөгөө матар алим хунда байж гэл ингээл заяа. Нөгөө дарга нь тоохгүй. За яг за би өөрөө барьчих гэж ингээл заяа. Амар гоё жүжиглдэг заяа. Ингээл бүжиглэж заяа. Ингээл бүжиглэж ингээл секси ингээл заяа. Бүр ёо so жүжиг үзтэй тий. Жүжиг ингээ харагдаж штэ тий. Хүмүүсийн дунд заяа. Тэр бүр амар гоё яасан надад амар таалагдсан. Тэгээ отгоо жүжигч отгон сэсэг би бүр ингээ анхныхоо удаа ингээ ойрхоноос ингээ харсан. Тэгээ би ерөөсөө би орхицыг үзэж байгаа байхгүй юу. Яг нөгөө мем дээр нөгөө нэг дэж чи үхгүй юу чи гэж ингээд байдаг шүү дээ. Яг тэр мемийг мэднэ ерөөсөө үзэж байгааг байхгүй юу. Тэгээ яг тэр 2 дахь орой би тэр жүжиг үзчихэд маргааш 3 дахьт нь би орхицыг үзсэн байхгүй юу. Вау. Чи яг тэр үед хэдэн настайсэн бэ? Би тэр үед хэдэн настайсэн юм? 13 мууртайсан юм уу? 13 таа. Crazy тий. Тэгээ 13 настайдаа тэгж жүжиглэх ямар гэсэн юм бэ? Яг өөдөөс чи ингээдээ ингээл нөгөө жүжигч отгоо ингээд чи тэр гэдэг ээж нөгөө яахгүй юу чи
гэл ингэж мэгэл те. Хэцүү байсан. Амар гэсэн үү? Траума авсан. Ингээ траума авсан уу бүр Яг яг кино гэдэг утгаараа нэг амарч тийм байгааг л те. Гэтэ жоохон бисэн болохоор нэг 2 3 удаа бол нэг хайж би боллоо гэж үгж явчихсан. Тэр нь гэхдээ нэг жоохон нэг юм юу гэдэг чинь нөгөө алгадуулж малгадуулдаг хэсэг ч юм уу тиймэрхүү юмнууд дээр жоохон болохоор хүүхдэл юм чинь тийм тэгж яа. жижигч хатхан яадаг гэсэн. Яг хүлээсэн. Чихнээсээ амар алддаг байсан уу? Эсвэл алдаж дуусчаад ягаад ч юм шиг байдаг байсан уу? Яах чгүй шүү. Ажлаа хийж байгаа хүн Ажлаа хийж байна. Их чинь ажлаа хийж байна. Ali чи нэг алдуулах таа чи. Харин хүмүүс яг ийм манертэй гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхээр л амар жүжиглсэн байна Тэгээд тэр дараа нь яг тэр киноныхаа дараа жижигч отгон цэцэг нөгөө юу яасан гэсэн чи бүр ингээд амар хэцүүсэн гэсэн бүр Хүн нулимжсэн гэсэн. Oh my god. амар тэгээд хэсэг нөгөө нэг жүжиг одоо юм драмын одоо киноны ажлаас хэсэг чөлөө авсан гэж хэлж штэ. Хитрхи сайн да Одоо яг шавдаргаа шиг л байсан юм шиг байгаа маа тий. нийгмээрээ тэр ихтэй амар хүнд кино байгаа заа. Хүнд кино байлаа. Тэ үйлсэн үү? Би үлээгүй. Нойлаагүй. Ямар муухай хат тусдаг. Чи зөвхөн уушаад үйлээд байдаг үстэй. Асуулаа амар хэцүү нөө байлаа гэж. Чи яасан муухай хөт сэтгэлтэй өгөн бэ? Миний зовлон чамд аа. Багтаа гэж юу? Гүйгөө зүгээр би жоохон муухай бичлэгтэй үзсэн юм яг. Тэр байсан биш магадгүй юм шиг санагдсан гэж. YouTube-ээс Үгүйтэй одоо олъё гэж баг. Олыгээд хаанаас олох юм мэдгүй. Тэгээ би YouTube дээр зүгээр орхицсгийн хайсан чинь байсан л байхгүй. Тийм. Юу телевизүүд телевизүүдээр ингээд гардаг зүйтэй гарах юм сонин үед гардаг. Баярын үеэр гардаг. Шинэ жилийн өмнө цагаан сарын өмнө. Яг ямар тэнийг хүмүүс би чиний кино үзсэн гэл ингээд хэлсэн. Скол ингээд имэм ч юм уу ээж ч юм кино ч гарч ийн гэл ингээд. Би яа ээж үзэхэд бүр амар хаяа. Ойлгоогүй ямар бодлогын улмаас юм мэдгүй. Жаргаж ийн үү те одоо энэ зовлон үз. Яа тэгтээ яг загинж маягийн л амар л байсан тийм. Тэгтээ яг Чи тэгтээ яа уйлаа. би бол чи ятдаг тийм. Би ч гэсэн бас хаяа амар загинд үе байдаг л та хүмүүстэй. Тэгтээ бас арайч тийм ш. Тэгтэл Тэр бол абьюз үзээд за би бас жоохон гайгүй ч юм уу. За тэгтээ бас би бас загнаж болохгүй юм байна гэдгээ жоохон бодсон. Тэр тэгтээ бүр амар хүнд байгаа зү. Хүндийн хувьд бол хүнд юм лээ. Тэр үед чинь тийм нөгөө бүр амар хэрүүд яг идэх гарч исэн бохгүй юу? Хүүхдээ үчир. Чи одоо 2003 4 он уу? 8 юм уу? 18 жил юм. би ихтэй яг тухайн үед нь бараг үзчихсэн баха. Тийм. Яаж явж байгаад үзсэн би бол сайн мэдэхгүй. Гэтэ миний яг санаанд үлдсэн нэг хитгэн л кино байд юм. Тэгээд яг тэр кино бол би жоохон бас байсан болооч тэр амар хүнд тусцсан. Тэгээд би дахиж ерөөсөө харж марч чаддаггүй ш амар мох санагдаад. Чи цөөхөн хідэн хүмүүсийн нэг үзээгүй гэж хэлсэн. Би юу? Аха. Би юу? Аха. Амар популяр кино штэ. Тухайн үед бас нэлээд шуугчсэн санагдаж байна. Би харин мэдгүй. Би ерөөсөө мэдгүй. Ерөөсөө мэдгүй жаа мим дээр л ингээд нөгөө амар гарч ирэхээр нь л ямар кино юм бол гэж мэддэг болсон аахгүй. Одоо ихтэй үзээгүй амар одоо дараагийн generation бас байгаа бас мимийн л харсан тийм Тэгээд үү. жоох хүүхдүүд нэг амар тэнд шүү. Тийм. Бүр ийм жоохон хүүхдүүд яаж тэнэд юм бэ? Яагаад тийм үз кино кино бол оппозитын кино байлгүй дээ. Хамгийн сайхан нь. Оо тийм оппозитын кино. Одоо би оппозитын кино үзэх дутуу байна. Шалгаа дутуу Хаанаас үзтiin бэлээ гэж. YouTube дээр бараг байгаа хаа гэж. За хайгаад таа. Тэгэхээр орхитос би тэрний нүг юм хийж явахдаа үзсэн. Би нөгөө энэ талаа нэг бодгийн ажилтаа байгаад. Тэгээ нөгөө энэ чинь байгааг байхгүй. Би дандаа хотын төвтэйсэн. Тэгээд юмаа бодож явахдаа л ингээл үзээлсэн. Тэгэл нэг юм харан юу болов яагаад вэ? Ингэж харчаад за. Ингээл өршөөлөл. Тэгээ хоёрдугаар ингээд бас үзсэн. Тийм тэгээд нөгөө хүн алд юм бэл ч тийм бүр ёо. Би чинь нэг 2 цөөхөн хідэн кино. Хоёрдугаар ингээд хэдэн жилийн дараа лээ? 1 жилийн дараа. Өчигдөр бүр амар том болсон байсан шүү дээ. Тэгээ 14-т
байсан хэрнээ 19 охины дүр тоглосон. Тий айгүй том охин шарагдсан. Тийм манай найруулагч том хүн тоглуулна гэсэн байхгүй юу? Яг 19 настай охин тоглуулна гэж ирсэн аа. За болохгүй мэнэ чамааг ингээд нүур бодолж юм хийгээд тийшээ оруулчих гэдэг гэсэн. Тий амар лаг ингэ бодож муудчих тий. Өөрөө хөвгөлтэй ч баг. За яри зөө энэ төлөөтэй юу болох юм нэвтрүүлэг гэдэг яриулж байгаа сүнлэг. Нөгөө эрхэн баяр гэдэг ах байдаг шүү дээ. Нөгөө эрхэн ах намайг хүчинддэг. Oh my god за тэр ихмээ юм уу за. Тэгээд яг тэр хүчинддэг хэсэг яг ингээд ярихад би амир юм ингээд юу яриад иж магадгүй. Гэхдээ тухайн үед яг эн чинь айж штэ. Тэгэл за ингээд энэ хэсэг дээр одоо ингээд эрхмээ энэ ах нь одоо ингээд чамтай ингээд хүчний та хоёр одоо ингээд бэлд гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бүгд гарч яваал тэгэл бит хоёр ингээд за хан чамааг ингэж өргөөд мэдээж тэр чинь айгуу гоё хөөхөн харьцаж байгаа штэ. Хан чамааг ингэж өргөөд тэгээд ингэн эний чинь ингэн гэл. Тэгэл тэгсэн Жорж найруулагч чинь за бэлдснээ үзүүл гээл гэж байгаа. Тэгээд бит хоёр яг эхнээс нь дустал ингээд үзүүлээл за авъя гэд. Тэгээд тэгсэн чинь нөгөө ширээн бит хоёрыг даахгүй хөлн уурчтэй. Тэгээд тэр чинь нөгөө тэр ширээтэй анханасаа явцсан болохоор ширээг нь сольжвол нөгөө дүрсэн солигдчихэв. Тэг ингээд хөл хийн гэхлээр цаг хугацаа алдаа. Тэр чинь ингээл цаг хугацаа явах чинь ингээл мөнгө штэ. Газ зураг авах штэ. Тэгээд тэгсэн чинь хүмүүс ингэж юм уу? Одоо дахиад үзэх хэрэгтэй. Тий нэг юм нөгөө гүз мүц юм гэрэл мэрэл ингээл яадаг нөгөө оюутнууд ингээл тусалж явдаг. Тийм оюутнууд ингээд доор наахгүй. Тэгээ хамгийн хэцүү нь ингээд би нөгөө 19 настай хүүхдийн охины дүрд тоглохын тулд нөгөө хөх том байх хэрэгтэй гэх ингээл хоёр хүүхэндөө аймс хийгээл. 18 жилийн дараа ярихад зүгээр өстэй. Зүгээр шүү дээ. Амар сэтгэлтэй шүү дээ. Гоё behind the scenes. Аймс хийгээл тэгэл нөгөө нүур бодогч ихчтэй хоёлаа за яаж ингэж гоё юу харагдах юм аа. Аймс хийгээл тэгсэж хэрхэн маах ч нөгөө нэг мэдээж ингээ хүч хэрглэж байгаа л хамгийн мэч ингээл ярал заяа. Би бүр өрдөөсөө ингээд өөрийнхөө хөхмөхөө санацх хүчж аймс гарч. Тэгвэл одоо энэ хэсгийг дахиад авандаа гэсэн. Тийм л юм бодогдчихоо юм чи. Тэгээд тэр үед чинь 14 мөрөвтэй гэдэг чинь ахлах анги руу орчиж байгаа байхгүй юу? Дээдсэн чинь манай ангийн банер үдцсэн байгаа байхгүй юу? Тэгснээл ингээл хоорондоо ингээ шиврээ авир хийгээл. Хүүе. Энэ оног хөхн айгу том гэж хоорондоо. Гүү хаа орлон тоглолсон баха. Тэгээ би нөгөө хэлэхдээ үгүй тэр хэсэгт нь тэр чинь ихний хэсэгт ингээд бүр ингээд моргт ингээд харагддаг байхгүй. Тэгээ би нөгөө санаа зовсонд болоод өөр хүн тоглолцоо ингээд хэлцэн. Тэгэл түн манайхан өөр хүн тоглолсон гэсэн мэс ингээд бид чангуултэй. Нач миний хөө. Одоо танаа ингээ өгтөд мэдчихлээ. Тэгэл гэсэн чи бас тэр зэм нөгөө нэг яг ингээд түргэний эмчээ ингээд зүрхэн дээр ингээд чихээ тавьснаа өнгөрчлөө гэд хэлдэг байхгүй. Тэгэл яг ингээд хөхөн дээр чихээд амар удаан тавьсан зойд эхлэхгээл би ингээд авсан чи ингээд бомб. Sorry гэхдээ тэр чинь надад үнээр хөвчлээ санагдсан юм. Тоглоо гэдэг. Яа. Тиймэрдээ амар инээдтэй юмуд болдог ш. Чи тэгээ яаж явж байгаад тоглосон? Ер нь жүжиг сургууль мургуул цуйс мэс байсан юм уу? Үгүй би хүүхд ордонд явдаг гэсэн. Хүүхд ордны драмын дугууланд. Оо хүүхд ордонд одоо драмын дугуулан гэж байд юм уу? Бага. Хүүш манай охин жүжигч мал гэдэг ах юм. Гэдэг ах юм. Тэгээ хамгийн гол нь ягаад хүүхд ордны драмын дугуулангаас авдаг вэ гэхээр хүүхдүүд тоглох дүр дээр тодорхой хэмжээний мэдгэдэггүнтэй тэр чинь нэг тайзны яриа, тайзны хөдөлгөөн, уран чадвар мадвар гэдэг хичээлүүдийн яг анхаан шатны юм тавьчихдаг байхгүй. Тэгээ бас юм нүүр хагарсан байдаг гэхээр найруулагчид хүүхд ордноос очиж авъя. Чи ихтэй жүжигчин болъё гэж боддог байсан гэсэн үг. Драмын дугууланд байсан юм чам. Гүү тэгтээ яг нь дуулж бүжгэлдэг тэгэл ээж за ерөнхийдөө нэг юм хумд явуулъя гэх тэгээ драмын дугууланд явуулаад тэгэл орхицын найруулагч нь ирээл шалгаал. Тэгжсэн за студ дээр хүрээ дээр гээл. Тэгэл студ дээр ээжтэй хамт очиж байгаа юм чам. Тэгэл очисон чи шууд за одоо ингээд ээж чи хүцэн гэж бодоод Oh my god. ингээд яа. Үйл. Тийм үйл хариу үйлдэл үзүүл гэж байгаа байхгүй. Тэгэл ээж хажуу суугаад иддэг. Тэгээ нөө найруулагч намайг ээжигээ гэж боддог. Тэгэл би тэгэл хариу үйлдэл үзүүлсэн. Тэгэл гэсэн чи за тэнцлээ гэл. Вау. Тэгэд ээж чинь чи яг ямар кинонд яаж байгаа одоо ямар сэдвтэй кинонд тогложийг мэдчихсэн үү? Мэдээ эхлээл ээж зохиолыг уншаал. Дараа нь надад ягаал тэгэл ээж хамт яваал. Яг зургийн талбай дээр нь тэгчихсэн. Анхны их юм ба штэ тэгэхээр чиний анхны ажил юм ба штэ. Үгүй анхных нь нар өрхөн жаргадаг гэж бас нэг кино идэв. Тэр болохоор бас нэг галзуу хүчтэй уулан тавьсан. Чи бүр нэг хаягдаж орхигдсон хөөх юм бэ? Хамгийн сайхан нь нөгөө миний хамгийн гоё дүр. Хамгийн сайхан дүр нь юу?
Аач төгсгөлт нь өгчтэй. Оо яах гэж хэлж байгаа юм бэ? Оо яа. Нэрэ мүү. Нэрээ. Оо ямар тэнийг юм бэ? Тэгээ би нэг ийм 4-5 кинонд л тоглосон байхгүй юу? Гэхдээ ингээд би төрж үзэж байгаа, үхэж үзэж байгаа. Хүчндүүлж үзэж байгаа, зодуулж байгаа мэдгүй. Айгүй их юм үзтээ. Тэгээд миний ингээд тоглосон юм дандаа аавтай холбоотой юм байдаг заяа. Би одоо хамгийн л одоо Монголын дэжгүй аав нарыг сэлсэн байдгийг. Зэбо байна. Зэрэн бол ах чинь хамгийн сайхан гэдэг. Болт эрдэн ах чинь болохоор орхицтэй. Болт тэмүүдээ нөө бямт цогт. Ноён солиодтэй тоглолтыг сайхан гавь толдог. Тэрэн дээр болохоор бас нэг клипийн тоглолт миний аав болдог гэсэн юм. Тэгээ наар орхон жаргадаг гэдэг нь хасарж байгаа гэж жаргалсайхан бас Монгол улсын гавьж үзэж байгаа. Тэр хүн ч бас аав болж илоо. Вау. Тэгээ нэг сүн дандаа аавтай холбоотой дөрүүд авдаг шин. Чиний царайнд байдаг юм болов гэж юм. Тэгээ уг нь ингээд амар happy, амар funny хүн байгаад инээд минь дүр байхгүй юу? Харин би одоо гоё нэг инээд. Гэтэ уйлуулаас илүү инээлх гэн амар хэцүү шүү дээ. Яа тиймээд. Инээд минь кино Монголд бас нэг л жоохон кринж рүүгээ ингээ хазах гэдэг юм аа. Тэгээ бас эсрэг дүр тоглож байна шүү дээ. Эри юу л шин эри. Шин эри. Тэгээд яагаад байсан бэ? Ер нь биш юм бэ нөө. Үгүй. Одоо болоогүй юм эсвэл болох киноны санал ирүүл яах вэ? одоо ирэх үү? Ирвэл яах нь нэр? Ирж байсан уу дахиж? Ямар их хэсэлтэй. Бүгдийг ингээ баг гэдэг араа хэлж. Ингэсэн юм аа. Тэгээд хүүхдийн орд нь ингээд төсөлөө байж байгаа. Би олонлогт сурдаг гэсэхгүй. Тэгээд яшин шалгалтаа өгсөн чинь мөст тэнцчихгүй юу. Тэгээ мөсөө сүйсүү гэсэн чинь мөс гэл. Өөрөө юу? Тэгээд тухайн үедээ би бас амар айцсан байхгүй юу. Сүйсийн дээрлэлтээс үү? Тэгж тэр мөр юрдээ саавах зүгээр. Би тэгээ орхитос тоглонгуутлаа шилдэг эмхтэй гол дүр авсахгүй академи аварцаас бас Монголд тийм болдгоо шүү дээ. Монголд бас академи аварц байд юм. Гэтэ ингээд амар юм жил болгон биш. Ингээд рандом гинт. Яг тухайн үед бол нэг 2-3 жил дараалаад хийцэн ч байлгүй 11 онд. Тэгээ би шилдэг эмхтэй жүжигч авчихгүй юу. Тэр үед чи хинтэй хамт байлаа да. Татар ажиллагаа ундраад гэсний нөгөө танихгүй эмхтэн зэгтлэл болгоор гэж жүжигч. Тэгэл аваал тэнгүүтлээ би өрөм жоох хайц. Тэгсэн чинь ингээд тэр үед гэхдээ сошиал медиа нэг амар байгаагүй. Гэхдээ ингээд ийм сураг сонсохны ийм зүгээр рандом гудамжны бараг нэг охинд ингээд ийм юм хөчлөө те. Тэгтэл одоо 4 жил одоо ингээд сураад те. Сургуулийн сураад мэрэгжлийн жүжигчид ингээд аваагүй шагналыг ингээд хөчлөө гэдэг юмнууд сонсогддог байсан байхгүй юу. Тэгэл би сөөст орвол зүгээр ингээд алуулах юм байна. Мэдгүй зүгээр жоохон хөвгтийн л бодол шүү дээ. Тэгэх байсангүй мэдгүй шүү дээ. Тэгэл ер нь тэгэл жоохон хайцсан. Тэгэл лаз мөс дорыг гэл. Мөс тэгээд ямар мэрэгчлэр орсон юм? Нэгтлэн бодогч. Кино тоглох нэгтлэн бодогч мэрэгчлэр төгссөн продюсер. Чадах уу? Барах уу? Яа, нийтдээ байна. Стага юм аа. Тэгээд яг гоё кино тоглох хүсдгэлтэй саналууд ирнэ. Тэгэнгүүт бас ингээд зохиол өдрийн уншаад те. Тэгэл зарим нь ми бүр нэг кино тоглосон тэр кино бүр гараагүй шүү дээ. What? Тэгэхээр хийж байгаа хүмүүсийг харах нь амар чухал юм лээ. Ямар нөхдүүд хийж. Мөнгөний цалингийн өгсөн ч юм. Цалингаа болгосон. Тэгээд хамт тоглож байгаа хүн гоёсэн, уягаах байсан байхгүй. Тэгээд зохиол нь бас амар сонирхолтойсэн, аим шиг кино байсан. Тэгсэн гараагүй. Яачин тэгээд битгүй. Эдит дээр мөнгөгүй болцсон юм бах та. Тэгэл орс сур. Оо ямар амар юм. Би күртэг цамц хоёроо авмаар ах шүү. Тэгж. Күртэг цамц хоёрыг авчих юм уу? Хаяа авчих юм уу? Окей, нэг хэсэгт дахиад чамааг машинд болоод жогоор авъя гэд миний күртэг цамц хоёрыг гэрээс ирж авал тэрнээс өшөө тэгэл сууг тасарч. Би бичлэг ч гэсэн зураг авалт ч гэсэн дуусаагүй гэсэн үг юм уу те? Ми харин амар бүчил бүтүүл. Кино. Синдэр жүжигчин болъё гэдэгтэй шүү дээ. Би жүжигчин бас болол те бас дарга
дараа маний кондго барчих. За би өөрөө уучаа. Ингэж ингээл би бол ингээд чаднаа. Утгаа ихж бол гэхдээ амар лаглж үжилт юм байна. Хоолойны ч өнгө айгуу гоё шүү. Хоолойны өнгө болохоор би эсвэл зүгээр онц дүмд дуу оруулаад. Надад жүжиглэхийн хамгийн хэцүү юм нь текстээ цээжлэх юм санагддаг. Тэг яаж ингээд яг өөрийн болгоод цээжилсэн юм аа. Өөрийн болгоод ингээд зүгээр цээжлээгүй юм шиг ярьдсан бэ ёо. Тэр надад бүр амар хэцүү санагддаг. Яг тэр дүрдээ л орох юм бэл ер нь тий. Яг энэ тэр дүрийг мэдрээд энэ дүр бол ингэж хэлэх бах. Нөгөө яг найруулагчийн бичсэн юм. За би нэг яг өөрөөр яг энэ дүрээр хэлье. Гэж үгүй. Өөрөөр энэ дүрээрөө. Цээжлэхэд бол өгц дээр бол би баг үг хэлдэггүй шүү дээ. Тэр нэг ээжтэйгээ ярьдаг хэсэг дээрээ баг би уурч юм ярьдаг. Хоёр дээр нь бас тэгтэл ер нь бага ярина. Бага ярьд юм тийм байна. Хамгийн сайхан дээр бол яасаас. Би тэгтээ амар хурдан цэжилдэг заяа. Тэгэл мартчихдаг. Тэгэл тухайн үед ингээл хэлчихдэг мартчих. Тийм үү ямар гоё. Би бүр тэр нэг скрипт дээр реклам анхудаа үзээд бид хоёр чи ихэнхдээ ямар нэг юм реклам тгаар болохоор ингээл өөрийнхөө үгээр л ойлгосноор ярьчихж байгаа шүү дээ. Тэгээд Unitel-ийн Univision-ийн рекламанд бүр ингээ хоёр хуудас скрипт чи миний хувьд бүр роман заяа. Амар гайгүй байсан. Би бүр ёо арайх гэж ярьсан шүү дээ бүр. Гэтэ надад бүр үнэхээр хэцүүсэн. Текстээ санаж байна уу? Яа гэдэг нөгөө юу штэ. Хосороо аялахад хамгийн гоё газар юу болохыг мэдхүү гэдэг. Япон. Тэгээд утгыг нь мартцсан. Юу ярьсан бэ? Тэр яг утгыг нь ойлгох гэж тэр товчлуур дээр дараад тэгээд тэр зэс рүү ороод тэгэрэй гэж үгэлдэг тийм байсан. Заавар маавартай. Чи тэр үгийг хилэнгээ заяа ингээд. Үлдээж мэгээд. Харин тийм. Үлдэл цаймаа барьж мараад ингэж мингээл ёо тэгээд дээрээс нь одоо айсан, ууралсан, уйлсан царай гаргаж үгээ цээжлэх гэж ядчих чинь тэгээд хамгийн сайхан дээр цэв бахыг найруулагч юм л чи яг баруун нүднээсээ л нулимс гаргамаар. Ёо хэд яг л баруун нүднээс. Амар гой. Яг камер нэг цэцлээс нэлцэх тэгэл. Гэхдээ нэг юм дусаач ч болдгоо. Нөө шууд л ингэ. Нүдний тусаалгаал тэгэл. Гэтэ яг тийм нулимс асгаалдаг юм байдаг заяа. Гэтэ тэр нь бүр амар хорс хөвчээрээ дамжаа. Тэгээ нүд ингээ анивчаад тэгээ дээрэс нь улаачдаг байхгүй амар. Улаа юм байна шүү дээ. Яг тэгээд өөш шахаад гаргадаг багтай. Юу бодох хэвтэй юм бол. Тэгээд тийм техникүүд байдаг юм байлээ л дээ. Одоо амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үеийг одоо эргэж ингээ санаж мандаг ч юм уу. Тэр нь бас нэртэй, тэр нь мартчих. Тэгээд тийм амар травматик байгаас тээ. Бол яг тэр тухайн дүрдээ ороод яг бүр яг тэр момент тухайн дүрийн тэр юу зовлон мэдрэх. Тийм. Тэгэхээр амар эмпатетик хүн байх хэрэгтэй болж байгаа. Амар сайко хүн байх хэрэгтэй байна. Амар сайко, амар эмпатетик. Амар амьдрал. Одоо жишээлбэл би хамгийн сайхан дээр хүүхэд төрүүлж байгаа байхгүй. Тухайн үед би хүүхэд төрүүлж үзээгүй. Тэгээ би одоо ингээд эргээд тэр киног харахад бол үнэхээр амар худлаа төрүүлсэн баг. Амар ялтамтэй. Тэгж төрөхгүй байхгүй тий. Жиг тэр дуу муу тий яг л нэг юм аратан лугаа адил тий. Чи дараа нь бичлэг хийж дараа нь сонсож үзсэн үү? Мэдгүй сонсч. Манай том хүүдээр ээж бичлэг хийгээд явуулахгүй юу? Би бүр тэрийг сонсоод бүр ёо энэ юу вэ гэдэг ингээд амар болт юм шиг. Амар болт юм. Гэхдээ яаж ч бодсон те нэг бүхэл бүт ийм юм ингээд нэг ийм байсан юмнасаа ингэж болгож байгаа. Манай ямар ч гэсэн сая 3 дахь дээр бичлэг хийсэн байлээ. Чи үзэх байгаа юу? Би өрөөсөө үздэггүй. Бүр манай хүүхдүүд үзсэн заяа бүгд энэ миний хүү төрж байгаа ш. Энийг хараа гэж үгээд бүр яг тийм манай хүүхд би өөргөө тийм бүр тэр хэсгийг авсан. Тийм манай хүүхд яг ингэж төрж исэн гэж яг гоё үзэлтэй бүр өөрийгөө үзээд үү? ёо бүр ягаад вэ? Тэгтээ дараа нь гоёлох л та. Гэхдээ би хизээч би тэр бичлэг ерөөсөө хараагүй. No. Би ээжийг явуулахад нь бичлэгийг үзээгүй дууг нь сонсоолтаа болъё гэх юм гээд. Харин яаж харах юм бэ те бүр яаж харах юм бэ те? Тэгвэл өөрийгөө гэж бодохгүйгээр харах юм болов гэх. Яг хавтаа нөгөө Friends дээр нөгөө нэг Моника Chandler хоёр нэг төрж байгаа бичлэг үзчих мүзээдээд үлээ. Тэгсэн чинь нөгөө амар бичлэг байдаг. Би ч харж байгаагүй. Би юу харж байгаагүй. Зарим нөхрөөд тэрийг үзээд тэрнээс хойшоо тийм харилцаанд орж чадхаа бэчдэг, травматчдаг гэсэн. Яна тийм үү. Ямар хулчгар юм бэ?
тийш дээ хүүхдийг нь гаргаж хулжижсэн клүү. Тэгж байна. За sorry. Тий. Мэдгүй би Японд том хүүхдэд төрүүлчихсэн байхгүй юу? Надад зүгээр хамгийн эвгүй байсан юм тэр нэг ингээд цусмас өсрүүлэхгүйгээд нэг ийм маск зүцэхгүй юу? Чи хин Тэр юм чин ярьж байгаа юм чин. Тэсэн тэрэнд нь миний бүр ингээ хамаг юм ойж харагдаад. Ийм том хар юм зүгээр. Оо сүртэй. Гэхдээ амар эвгүй. Гэ бишээ тэр эмчиг. Цус мос нь бүсэргэлтэй. Амаар гарцад. Амар сонио Япон солонгос эдэр чинь ингээ маск л зүүн нэстэй. ариун цэвэр хангах юм дээрээ биш за ингээд за төрлөө гэсэн чи шууд юм костюм пижакт эргэтэй юм их барьдаг юм чсэн за костюм пижакт шууд гадуур өмнөд хувцастай орж ирсэн шууд ингэсний маск туснаа за гэл ингээл. What? Тийм. Тэд имлэг мэмлэг нь хэр юм бэ Японы? Би улсын имлэгт одоо манайхаар бол нэг улсын имлэг юм уу да. Фукуока гэдэг чинь. Тэгээд тэгэхэд бол улсын имлэгт төрөхөд бол үнэхээр гоё юм. Тэгээ төрсний дараа ингээл нэг юм хөнгөрчдөө штэ. Босоо явчмаар чи биш. Амар өвдөж байгаа л өвдгөө л гэсэн би бүр ингээл амар сэргэлэнсэн члэн Япон юмчнаа нав Япон хэл мэдгүй гэж бодоод хүй энэ зүгээр юм уу амар их тусаалтаад тэгсэн ямар цоглог байна юм байна гэж иржүүлсэн. Би 0 орох гэсэн чил за хамт ор юм орё гээл. Тэгэл нав ингээл тэрэгэнцэр дээр сууглаа. Зүгээр би халахаа явчих гэсэн. Үгүй ээ суугээ. Тэгээ тэрэгэнцэртэй ягаал 0 орсон нөгөө юм чинь хамт ороод ирдэ нөөс үлгэх чинь. Яг ч ангис уушлаараа та ингээ ухаалтаа дуунчиж магадгүй гэлэхгүй. Тэгэхээр наан за гэдгснэ миний бүр ингээд өмдгийг ингээ шуталж өгөхгүй заяа. Хөө яахаа хэсгийн хүндлэл амттай гэж. Үгүй яахаа гэсэн чи үгээгүй та ингээ доош тонгох юм бол ухаалтаа дуунчна гэлцээ. Тэг бүр ингээ тайлж өгөөд өмсүүлж өгөө. За би бүр шоконд ороод. Тэгээд тэр чин 7 хоног яг хүүхдийн ингээд тусдаа өрөөнд аваад 3 цагийн зайтай намайг ингээд дуудаж хүлээ тийм. Тэр нь үнэхээр nice байсан. Тухайн үед амар хэцүүсэн гэсэн одоо л үнэхээр жаргаж исэн байна даа. Тийм өстой жаргал шүү гэж. Яг жаргал. Яг ингээ хүүхдийг яг норм журманд оруулж байгаа байхгүй. Тийм яг цаг. Тэнгүүд яг цагаар тэр 3 цагийн зайтай л манай хүүхэд. Тэгэл цаашдаа яг тийм л гэж л уйлдаг болчихдог байхгүй тийм. Тэгээ ингээ нөөний бид нар чинь жоохон байхад мэдгүй байн хөхүүлэл ингээл ингэсээр хагаад нэг юм юг болчдаг. Тэгэхгүй яг ингээ яг 3 цагийн зайтай л яг л яг 3 цагийн зайтай л яг мөмөөгөл тэгэл тавиал мөмөөгөл тайл шүнж гэсэн арай урт тунд. Гэтэ 2 дахь 3 дахь дээр би тэгж чадаагүй. Үйлчлэр мэ гэж шууд. Би ч гэсэн хийж тэгж байгаагүй. Би тийг сонссоо гэж. Харин угаасаа заяа ингээд аав ээжтэйгээ ч юм уу нөхөртөөгөө тийм цагийн юу гарах ус боломжгүй тий хүүхэд үйлээд байгаа. Наа дууга мөмө өг хараал эзэн хар мөмө гарах үг гэдэг үстэй. Уйлжсэн ч гүрэж байгаа л гэсэн үг юм байна шүү дээ тий. Тэнгүүд тэр имлэг толор сувлагч нар нь бүр ингээд авчин заяа ийм нэг кинон дээр гардаг штэ нэг баах хүүхдүүд ингээд яг тийм өрөндөлдөг байхгүй. Тэгэл ээж нэр нь ингээл яг унтаал босвол бодоол босоол идүүлээдэл. Тэгэл яг 3 цагийн зайтай л дуудана. Йоо ингэхэр болчихсоо тий. Тэрнээс нөгөө одоо ч нэг амар сувиллууд байдаг байхгүй яг тийш хүүхдүүдийг асардаг сувиллууд байдаг. Яг төрснийхаа дараа шууд тийм сувиллд авчдаг юм биш шүү дээ. Сувиллуудын үн чинь баг нэг өдрийнх нь амар үнэтэй тийм л шүү дээ. 400 мянга ч үлээ баг амар үнэтэй. Би Японд төрөхөд 70% нь улсаас. Тэгээ 30% нь би өөрөө төлөөл. Чи оюутан байсан юм уу? Гэхдээ тэр нэг ээж л нэг виз мэд зохицуулаад нэг тийм болох шиг өссөн шүү дээ. Яг ч Японд төрнө гэж явсан. Бүр яг төрөх зорилгоор явсан. Төрөх зорилгоор явсан. Одоо та нар чи Японы хэрэг юм уу? Үгүй шүү дээ. Тэр чинь тэгж улсуудад тэгж нөлөөлөл ажилддаг юм билээ. Америкт л тэгдэг юм. Зүгээр төрсний гэрчлэгэн дээр нь Японд төрсөн гэлээ. Тийм манай хүн чинь Берлин төрсөн. Тэгээ Берлин ямар ч тийм гоё перк байхгүй. Гоё байхгүй. Берлин руу дуртай үедээ яваарай. Тийм багна шиг мөгдөв баг гэсэн чи. Тийм байдаг юм билээ. Оо чорто. Америк юм уу гэж. Америк тийм. Одоо тэр чинь тэрийг болцсон Америк. Төрснийхэн дараа яг нөгөө улсаас нөгөө хүүхдийн одоо мөнгө төгрөг гэл өгдөг тэр мөрийг нь бол авах юм билээ л дээ. Гэтэ би төрчүүл 2 сар болоод хүрээд ирсэн. Тэгээ 2 дахь 3 дахьаас одоо чи сурцсан өөрөө. Тэгээ яг Монгол эмнэлэг төрсөн дэжүүлсэн л та. Тийм. Гэтэ яг шууд гаргачихсан юм билээ гэхгүй. Маргааш шууд. Очир ихтэй. Хүн ихтэй. Монгол ээжнүүд гэхдээ бас л амар survivalist гэдэг бах уу. Герман төрөх амар гоё исэн л гэдэгтэй шүү дээ. Юу вэ? Эмчийнх нь үзлэг нь амар гоё заяа. Ингээд одоо тэр үзлэг хийж байгаа эмч ээж хоёр хоорондоо таарлахгүй.
ингээд ханны хоёр талаас явснаа яг үзлэг хийж байгаа өрөөлөгөө ингэж орж уурсан заяа. Тэг ингээд хөшиг ингээд унжуулсан заяа. Тэг ингээд нэг сандал дээр сунгууд нөгөө сандал нь трансформер шиг өөрөө хөдөлснээр намайг дэш нь бол хөлтийн мань халцаалах. Тэгэнгүүт цаанаас нэг юм ч орж ирэл гэж ингээд гараа явчих заяа. Тэгэл цаашаага ингээд ханны наан цаанаас яжсан цаад өрөөнд ингээд уулзж байгаа байхгүй юу. Уулцсан нэсэ тий. Өөрөө харна. Яг нөгөө миний энийг харж байгааг би харахгүй байхгүй юу? Тэр чинь бас нэг амар тухгүй болдог шүү дээ. Тэхгүй тэрийг харахгүй. Зүгээр нэг өрөөлөө ороод сандал дээр сунгууд тэр ингээ гэл дэлгээл. Амар хүнлээ тий. Гоё юмаа. Би бас амар experience дээ шүү дээ. Эмэгтэйчүүдийн имлгүүдээс айгаад байдаг байхгүй. Нэг гачин юмнуудаар явцсан. Тэгэл нэг амар муухай бүдүүлэг хүнтэйж таарж ялаа. Амар ширүүн гартай эмчтэй таарж ялаа. Дөнгөд хүүхэд байхад залуу байхад чинь тий та сонгон байх чинь тийм амар муухай ширүүн гартай хүний дор орохоор. Тэгэл тэр чинь трама болоод билээ тий. Эмчч гэсэн тэгэл амар муухай эвгүй аваа гэж бодаал. Тэг би эрэгтэй эмчтэй очих амар дургу. Тэгэл сонин штэ. Монгол жижигхэн. Тусан таарал яах юм. Намайглаа эрэгтэй эмч их барьж авчихсан. Их барих бол өөр. Тэг бас үзүүлэлт үүс. Тийм. Тэгтэл амар Жаахан. Яа. Тэгэхээр зүрдөөсөө тэр юм чи харахгүй тэгэл намайг үзэж байгааг ч мэдэхгүй тэгжээснэ дараа нэг уулалтын өрөөнд ороод ингэсэн байна гэл би вау. Төрхөд хүртэл нэг орон дээр ингээл өвдөжсэн. За төрлөө гэсэн нөхд трансформашн гэл шууд хоёр хөлмөл ингэж гарч. Тэр төрсөн шүү дээ. Яа, энэтэй үү. Тэг чи дандаа өөрөө Яа нэрээ хүчндүүл нэг киноны хүчндүүлэхийн тухай ярьжсэн. Төршөөс ямар харин тэрээс агшлаа. Би нөгөө өнөөдөр би нэг газар юм бодож өгч байгаа байхгүй юу. Тэрний яг нэг хаа нэг гэдгийг хэлээд явах те. Нэг зочд буудал ахгүй юу. За. Тэгээ нөгөө өрөөнүүдийн хуучирсан юмуд ингээд гоё шинжилгээд гоё бодож байгаа байхгүй юу. Тийм тэгсэн чинь өнөөдөр яг тэр таврын нэг өрөөнд нэг эрдэн залуучууд байсан байхгүй юу. Ингээл амар ярих гэдэг нэ. Тэгэл ууж муугаал ах шиг байгаа заяа. За өдөр тийм. Өнөөдөр 5 удаар тэгснэ ингээд ууж муугаал тэгэл би ингээд яг тэнд юм бодчихсон чинь гинт өрөөнөөс нэг залуу гарч ирсэн. Энэ Wi-Fi пассвордыг мэдгүй тэгээд байхгүй. Тэгэхээр Wi-Fi энэ гэсэн ингээд тэдгэргээд ингээд би хэлж өгсөн байхгүй. За чамаг юугаар дайлах вэ? Гэж oh my god баярлаа гэж мэгэл тэгээдсэн байхгүй юу. Тэгээ би за зүгээр өрөөлөгөө ороод хаалга цайжил. Тэгээ би өрөөлөгөө тэгэл юм бодаал ингээл бичсэн. Тэгсэн чи дараа нэг яг ингээ гараад ингээд өрөөнөөс гараа авчихсан чинь яг ингээд дээгүүрээ нүцгэн доогоороо ингээд яг юм нөгөө алчуураа ингээ ороодсон заяа. Тэгснэ ингээ харж ирсэн. Үгүй өөр залуу заяа. Тэгснэ өөр залуу ингээ гарч ирсэн ингээд би яг ийм цонхтой. Тэгээ би яг цонхны тэнцээ зогссон. Тэгсэн чи тэр залуу тэр коридороор ингэж наашаа ирж байгаа байхгүй. Юу гэдэг чинь тэгс нэг ингэ нар гой тусаал ингэ согтуу юм шиг байна заяа. Тэгс нэг ингэ байгаа байхгүй. Ингээл нар цаанаас чинь тусаал чиний өгзөг помпойгоо хөвч нь ямар гой харагдаж байна. Really гэж мэгээ заамуур би бүр ингэ юу тэгээсэн. Би юу гэдэг юм бэ гэдэг ингэ тэгснэ. Али минь чамаа хараа ямар хөөрхөн гэж мгил заа бүр амар юм бэ. Дөхөж ирж мэрээд тэг би хой би ингээд хөрхөн өгстэй гэдэг ингээд хажуугаар ингээд гараа явсан ахгүй. Тэгснэ ингээд араас ингээд харж маа. Тэгснэ би ингээд нөгөө хамт будаг хийж байхад тусалж байгаа манай охин байгаа хгүй юу. Туслах байх. Тэр бас гарч ирээ. Хүй нааш гэдэг бит хоёр өрөөгөө төвчээд. Ингээд crazy. Тэгээд яасан за тэг бүр ингээд амарсан. Чи баг трама болох юм шүү. Амар аюултай би юу вэ ёо. Тэгээд би зөөр тэгээд дараа нь нөгөө юунд нь хэлсэн чинь нэг хитэн залуучууд байсан шүү дээ. Яна та хаяад тэгээд өрөө мөргөө сайн төвчээд юу хаалга хааж байгаа сайн юм аа хийгэрэг гэж мэгээд тэгээд цааш. Тэгтээ хаалга хаахгүйсэн ч гэсэн юм болох эсгүй сте гэж. Тийш дээ. I don't know it's a hotel so I don't know. Би бас саяхан зүгээр гудамжинд явжсэн чинь нэг залуу намайг түлхсэн шүү дээ. Амар зүгээр л тийм. Албаар уу. Ингээд зөрөө явж байгаад яг ингээд зөрчихсэн гинт намайг түлхээд тэгээд яваад гисэн тэл би оройсон ханаас ингээд гэл хаширх гэсэн. За хаширвал буцаж хурж ирнэ намайг золдчихно гэж өдөр заяа драмын театрын урд. Тэгэл би уйлал нөхөрлөгөө зал маань нөхрийн хөлийн ядчаад гэмтсэн байсан заяа.
Хин яасан масан төлөх загнаа гэвэл. Тэгэл тэрнээс хойш ингээд гадуур гарахаар нэг л амар санагдал заяа. Хүн төлөвч хүмүүс. Хүшээ яг ингээд Монголын зам нэг сонин те ингээд нарийнхан тэгснэ хажууд нь юм нэг жижигхэн юм нэг үзүүртэй юм хашаанууд байж Би байдаг. яг тэр хашаанууд руу баг унахчихсан заяа. Яг тэгэлдээд Яг ингээд. надад бүр ингээд эсвэл ингээд их тавны гүүрээр ингээд алхаад доош ингээд бууж хаад ингээд яг хажууд ингээд бүр ийм онгорхой талбай байж идэг те ингээд нэг би ингээд амар нарийнхан замаар ингээд хүн хажуугаар өнгөрөх oh my god намайг төлөвчгүй дээ oh my god гэж амар боддог те эсвэл юм нэг жижигхэн хашаатай зам амаар явж хагаад ингээд хин нэгэнд хүлхэгдээд ингээд зоогдоод өгчгүй дээ ч гэж бодох шиг за. Тийм филингсүүд бид шүү дээ. Гэтэ ямар юу үнэхээр амарс. Тэгээд би ингээл уйлаалс. яг чи бүр газар унж мунс юм уу? Яг унахчихсан юу юм. Тэгээд цаашаа яваал өгс. Залуу хүн юм уу? Тэний эрэхтэй л исэн. Согтуу байсан юм уу? Согтуу л байсан баг та. Тийм. Тэг хүн эрэгтэн хүн ер нь согтчоороо ер нь би юу ч хийж чадна гэж бодд юм уу? Гэхдээ тэгэл ямар ч эрэхтэй хүн тэгээ бид нар ямар ч хүчтэй байсан нэг доожоогүй эрэхтэй хүнч ирээд түлхэх ч юм уу зөхөхөд бол тэгэл амар штэ. Тэг би тэрнийг өрдөөсөө нөгөө нэг төсөөлөөгүйсэн. Зүгээр хажуугаар зүрн скол нэг өөдсөн гэл найгаж магаал ингэж мөнгөл за энэ яач магадгүй дээ гэсэн юм нэг юм хамгаалтын байдалд байх хэвчээсэн чинь ингээд хажуугаар гинт ингээл түлхэнгөт хүн амар ингээл сонирхол ингээл. Би өөртөө амар хамгаалтын байдалд явдаг. Бүх хүн бол муу хүн гэдэг менталитетээр орой мөлгөр ингээ автгацсан уу? Тийм. Тэгэж болно. Тэгдэг байсан. Одоо Сүүлийн үед ингээд юм бүлэг хүүхдүүд чамд өөр хамгийн аюултай чинь яг тийм бүлгэрээ явж байгаа тийнейжер boys. Яг юу хийж байгаа boys ч байсан, girls ч байсан ер нь ингээд шууд ингээ амар агрессив. шууд хамгийн мангунгд ингээ яваад чинь. заримдаа тэгэл айснаасаа өөрөө ч бас жоохон санаа зовлоо. Шууд юм хүүхдүүдээс яагаад байгаа ингээд юм. Гэхдээ бид нар чинь нэг шоолж моолно. Тэ зүгээр physical биш ч гэсэн амар тийм mental abuse гэдэг байхгүй. Тэгээ шоолж моолоод гэж мэн. Амар муухай хэцүү юм. Агуул хойрхцоо гэж. Oh my god баталтлоос. Асуултаас хамгийн сайхнаа гэдэг. Хамгийн сайхнаа л гэж дууд. Тийм шүү дээ. Хамгийн сайхнаа л юм шүү дээ. Би одоо хамгийн сайхныг очиж үзэхээс. Би тэг юм бодож байхдаа л ингээл үзэлсэн юм л Чи одоо 2000-аад онд юу хийж авсан хүн ба? Би нөгөө Монгол юунаас жоохон хол байсан юм аа. Одоо эргээд Монгол юмнуудаа өсөж байгаа. Нас чинь хаана өнгөрөв? Хүүхэд Орос сургуульд өссөн юм аа. Инди минди юм сонсоо явж исэн хүн. Инди минди юм сонсоо явжсэн тийм юу тийм. Тийм мэдхгүйс ерөөс. Хэлэхэд би нэг хайр юм аа. Тийм шүү дээ. Би бас годомжинд явж байгаад би нэг юм Apple-ийн нэг юм нэх тэнгисэн том хэмжээдэг штэ ингээд Яасан тэрийг алдсан уу? яг алдчихжээ. Яг нэг ах бас яг өөдөөс явжсах гэдэг нэлээд орой болчихсон байсан. Явуулангийн цэцэрлэг дотор зөв хүн байхгүй. Тэгээд ер нь бол ах хүн тэгэл байх юм бол эрэгтэй хүн байх юм бол би жоохон зайгаа бариад алхачдаг. Ямар ч айтайхан хүн харагдчихсан. Юу ч болж байна штэ. Тэгээд яг зайгаа бариад над руу яг харсан байхгүй. Тэгээд би яг харчаал жоохон эвгүй санагдаад жоохон ингээд тэгсэн чинь шууд гараа далаагаал миний ингээд яг чихвч чинь ингээд сугарна штэ. Яг тэгж байгаа юм чинь би яг харчихсан болохоор жоохон ингээд яг slow motion байгаа юм чинь. Дээгэр зөрөөл гарна ингээд зөрөөл. Тэгэл what the fuck гэж адаалтай. Тэр нь яг slow motion. What the fuck гэдэг ах тэгэл зөрөөл явсан л та. Босож ирж мэрээ. Чадаагүй те. Аваагүй. Би тэгэл яг ингээд доошлол эргээсэн чинь над руу эргээ харж исэн. Тэгэл яг ингээд замдаа явж байхдаа аваал явчих гэж бодсон юм уу хайшин. Тийм амар тийм бүдүүн зүрхтэй те. Ямар ч айдсан мэй. Тэгэд авцсан бол ингээд чи мэдэж араас нь хүү өгөөч юм гэх юм бол гэх юм уу? Гихгүй хахаа. Гэх юм болвол тэгээд тэр хүн ямар нэгэн аргаар чамайг шантаажлах юм уу те шантаажлж байгаад али ингийн гэл ингээл юу харин тэгэл хөөрхийгээ нүдэн дээр алдаа. Тэг ямар ч үр дүн консеквенс байхгүй Монголд би тэгэл тэрийг цагтаа магдаагаар яваал тэгэхгүй штэ л лайлаа яшиг. Тэг ямар ч хүн гэж хэлэх юм те. Ингээ зүгээр нүүрэн дээрээ дээрэмдүүлээл явахаар байгаа байхгүй. Тэгээс надаас тийм чихвчнүүд амар осолтой санагдаа. Нэрнгээс яг ингээ харангууд ингээ амар амархан ингээ авчмаар тийм би зэж тэггүй л те. Тэгтэл зүгээр амар янз бүр юмас бол аваа явж чадхаар авахгүй тий. Энэчнээс ингээ бүт харин тийм үү. Заавал нэг тийм айц хүзтэй амьдрах те. Харин тий.
Тийм юм болсон өнөөдөр айгүй амар. Наа ч юм бол юм тэр агрессив сонсогч чинь. Амар сан. Гэтэ ингээд царайг нь харангууд нэг за нэг 27 8-тай залуу юм шиг санагцсан. Гэтэ ингээд царай нь бүр ямар ч батгахгүй амар гой цэвэрхэн царай хэлсэн за. Тэрүүхөө орондосаа. Яг өөдөөс яг тийм миний яг энчнээс ингээд нар тусцсан. Яг тэр хүн л нар тусч байгаа шүү дээ. Би болохоор нарны яг юунд ингээд өсмөс ингээд юу гэдэг өс чинь гоё юм хөвсөйгөл гэж мгил за бүр нэг комплимент хэлээд байгаа мó яг яах гээд байгаа нэ. Бүр нэг тэр хоёр хальт байгуулж мачид тийм байна уу? Тийм буцаага бүр амар агрессив байвал яах вэ? Чи над алчуура буулга. Чиний ярьч харъя юм бэ? Чиний энэ наран чиний ярьс их гоё яригдчих байна. Гэхдээ нэр ингээ арьсан ингээд бүр ингээд амар гоё ярьсан. За би бүр ингээ хальт ингээд юу гоё ярьсан. Ингээд Хүчтэй үлгчээж бас хүний ярьсаа. юм хүчнэл гэнсэнч нэгтгэхгүй заахалта. Би тэгтээ Вэ тэр чинь Тийм. яг хэрвээ ингээд яг яах юм бол би хазна л гэж бодсон. Хазна. Би бол хазна. юу гин? Химээ нэг шиг. Нүрийн ч юм уу эсвэл энэ минээс нь шууд Хөөе энэ нөхцөлд одоо чи ингээд амар травматад ингээ уйлж мөлөө жоох юм юу байх хэвээр байх байхгүй юу? Зүгээр бид нэр хэлтэй. Ямар ч тийм хариу үйлс нэг зогход тэгээ за бурхан минь аа ястаа нэрэ. Боржуу дуусаасаа л гэж бод. шууд ингээд эргүүлээд мачи гэж ингээд яа тэгвэл ямар гоё вэ? I can't би бүр өмсгөрөө. Яа. тэгж хин нэг нь ингээд зодож үзхэнсэн гэж хальт боддог. Жоо тийм сайкотэй гэж. Зодтож үзэж байгаа. Сэндрийн Хин ч зодж үзэж байгаа. Ном зодтож үзсэн үү? Үгүй би зодуулж үзсэн. Би зодуулах гэж хагаад уйлаад боловлж үзсэн. Oh kind of same тийм. Наа нэг охин бас яг дээрлэхэд би экстэн үерхсэн юм л та. Юу хэлтэйсэн жоохон бисэн үстэй. 11 дугаар анги юм уу 10 дугаар анги юм уу. Тэгээд ямаа ингээд чи өстө нэрэ жижигхэн охин надаас бүр юм жижигхэн. Тэгээд ингээл хангууд айдгал юм бэлээ. Би бол чадахгүй юм бэлээ. Гэтэ одоо би харамсдаг. Буцаагаа цохоод авдаг байж. Цохоод авмаар аа. Нөгөө байрны охин зодтолтой л доо. Айхүрэтэр гэлцээ юу. Гэтэ яг яагаад зодтолдох гээд Шалтгаан байхгүй. зодтолтлоо гэдэг яг яах гээд байгааг мэддэггүй зөө. Тэгэл би айгаал ингээд уйлаад бүр ингээд татаж унаа. Тэгсэн чинь ингээд миний эргэн тойрны манай ихчиг дуудаад манай ихчиг багш байсан аахгүй юу. Тэгээ гарч ирээ бүгдээр ингээд дараатал алгатаа заяа. Тэгээ маргааш нь ирээ дуучлалтгүйгээд тэгээ нэг салсан байт. Тэгээд ямар ч шалтгаан байхгүй. Зүгээр л Өдөөдөөс юм байна. гэл тийм. Яг би яг нэрэн гэсийг аюул тулгараад яах юм бол би нэг гоё ингэж шанаадаж үзмэр санагддаг яг. Чи бокснд Шанаадаад бүр ингэж. өнөөдрийн Сэндрийн Dark Secrets гарч ирээд хүн түлхийл гэнэ. Үгүй өнөөдөр яг тийм тохиолдсон болохоор ингэж. Би очи гэлээ юу. Үгүй тэр бүр амар эстэй заа бүр тэр актрис отгоо манай актрис отгоо амар гоё жиж гэлсэн. Тэр бүр үнэхээр гоё жиж гэлсэн. Би бол тэгээд бүр зураг авуулсан штэ. Чигт киног нь үзчихэж жүжиг үзсэн бол ингэ хөөснө. Бас бодож ин тээ. Кино бас байгаа юм уу? Яг орхицыг хэлж үзчихэд харин яах гэсэн бол мэдгүй. Гэтэ гайгүй хаа. Би бол тэр хүнийг зүгээр л бишрэх байсан. Зүгээр биширсэн яг дүрдээ амарлаг орд юм байна. Яг бүр ингээд амарл гоё эмхтэй андал гэж ирсэн. Надад ихтэй угаасаа амар ширүүн төрхтэй. Ширүүн төрхтэй тийм. Ер нь ширүүн төрхтэй Тийм дайсны дүр тоглохоор тийм харцсан нэг ингэж мэдэл. Тэгж. Гэтэ амьдрал дээр амар зөөлөх шүү дээ. Зөөлөн бах тийм. Хөөрхий. Амар нэршний эмхтэлэг. Тэгээ тэр жүжигэн дээр болохоор ингээл бүр ингээл нэг юм жижигхэн юм мини юбг дэрвэр мини юбг өмссөн. Тэгээд юм Би нэг сториноос харсан юм байна. бав бариу юм юу өмссөн тэгэл. Ингиш ингээл заа бүр ингээл хоёр хөхний товчин яг энэ хоёр тэгээ харагдал. Гэт ингиш ингээл заавар. Oh my god. Би I could never. Тэгээд заа чамаа ингээд
За нэг 250 хүн үзэж байгаа юм Өөдөөс ч харсан харсан, гэдэг. тий. Өөдөөс ч харсан. Тэгээ яг ингээд тайз нь болохоор ингээд яг ингээд үзэгчдийн дунд ингээд хоёр талд нь ингээд хүмүүс нь суудсан. Яг ингээд голдоо ингээд хүмүүс нь жүжигчдийн ингээд явж ингээд үзэж хэлдэг. Одоо айгу тийм ойроос яадаг болсон мөлий те. Тийм, ер нь Тийм мэдрэмж нь Би ингээ ичээд байдаг ш бараг жүжиг үзэхээрээ тиймэрхүү юм харахаар кино минут ч тэ дэлбит хоёрын дунд дэлгэц байна. Тэр жүжигний жүжигчин бит хоёрын дунд юу ч байхгүй. юу ч байхгүй. Ингээ яг хүмүүсийн дунд ингээ хүмүүс ингээ хоол мол гэдэг юм дарс марсаа уугаа сууж байхад хажууд нь бараг ингэж ингээ зав намайг харж байгаа гэж. Айкэт. Яа тэр нэг тагтаа гэдэг нэг жүжигчин байт юм л шүү дээ. Тагтаа маад тагтаа байт. Тэр бүр амар фаны жүжигчин байлаа те. Яа тагтаа болсон гэсэн чинь яг амар том $1 тагтааг нэр өгсөн юм те. Амар фаны тэр бүр чи нэг кино тоглож үзмээр юм Харин тийм ээ. Надад хамгийн хэцүү харин нэг жижигхэн юмд оруулаад үзээч. бата оруулж болох үү? цаа чин мэдгүй. Мэдгүй. Яах юм бол тоо. Тэгээ үзчих үзээд аа. Чи яг жүжиг мүжиг тоглох уу гэвэл тоглох уу? Оо давай. Тэгтээ намайг тэгж тоглуулахар ч жүжиг байхгүй л хаа л. Жүжиг харна хамгийн хэцүү юм шиг санагц. Бүх текстээ бүр яг цээжилсэн. Тийм шүү дээ. Катмаш гэж байхгүй. Яг лайв хүмүүсийн өмнө чи яг ингээд тэгээд дахиад зөндөө тоглоно ёо. Чи ингээл 30 удаа уйлна, өдөр болгон уйлна гэж бодлоо. Тэгээ гол нь бүр жүжигчдэд жүжигийн драмын жүжигчд бол бүр ингээд 30 удаа орилоход ингээ хоолоо моолон сөөхөргүй тийм амар юм. Харин тийм Талаатай, тийм техниктэй. амжилт биел юм байна. Манайд бол 3 хоног тоглоод 4-өөсөө шууд хоолоо мал гэсэн. үнэхээр бууж өмөр тийм ч амар зүйл үнэхээр биш шүү. Биш. Биш. Бид нэг Монгол хааныг нэг үзчихсэн юм аа. Айлд үзэж Ёо. олддгүй идэл угаасаа. Урна жүжигчүү урна бас яасан тийм бас ингээд идэх байхгүй юу? яг ингээд хүмүүсийн дуу ингээд Нөгөө урд нь гарчиж байгаа тийм тэгснэ ингээд араас нь нөгөө эргэтэй нь бас ингэж яг хурж мүрээл. бүр яг хурч мөрөөл бүр амар тий. Надад бүр амар байсан. Тэгээ би ингээд бүр нэг аим шиг нэг үзэж байгаа юм шиг. Юу за болио ер нь тэгтээ амар Чадахгүй. Жүжиг бол тоглоом биш үү? тэр 20-аатай жүжигийн X2-ийн хөлбөр нь яг YouTube дээр байд юм блий. Тэрэн дээр бүр бас ингээд амар ингээд яг тэн дээр нэг хідэн залуучууд ер нь бол ингээд нэг архитектон согтууруулалт мансууралт болж агаад нэг хараачдаг байхгүй. Тийм зохиол юм Тийм зохиолтой. Тэгээ тэрнийхэн дараа нь болж байгаа үр дагаврууд ин гардаг. Тэгэл тэр нь масуурж байгаа тэр архилтж байгаа үед нөгөө хүүхнүүд хурж ирдэг. Тэгэл нөгөө хүүхнүүдийг шууд ингээд хөх мөхнөөс нь ингэж бацж мацаал. Бүс мөксийг ингэж алгадаж балгатал заяа. Чихнээсээ яг YouTube дээр байгаа. YouTube дээр байлаа тэгээд Сэндэр YouTube байсан. Чи нэр Монгол контентыг дэмжихгүй нэрээ. Үгүй тэр чинь өөр ганаас Мэдхгүй нэ Univision Mission байдаг гэдэг кино самбаа. Чи яг хайж үзсэн юм уу? Зэггүй надаа уусаа Univision байхгүй. Танах Манай телевизэр байхгүй. Бүр юу ч байхгүй. YouTube лээ ноцсон дээр байна. YouTube чамд уучлаа. Баярлаа. За. За тийм ээ. Одоо юу ярих вэ? Өөр чи юу асуу гэж бодлоо. Трама өгсөн үү гэж асуух гэсэн. Тэгээд ер нь бол жоохон трама авсан. Аяа шүмэн зод боддгоо гэж. Нөө манай найруулагч нь л ер нь найруулагч хүн яг ямар байх ёстой гэдгийг айгуу сайн тэн дээр ойлгосон гэх юм уу. Тэгэл одоо ингээд оноотой хинч ер нь ингээд маацрахгүй. Одоо натурт чинь ингээд бид нар ч гэсэн тэ нэвтрүүлэх ард яаж маацар. Ингээд инээлэхгүй гэл ингэж юм. Лаг одоо ингээд оруулаад байна шүү дээ. Оруулаад байна тий. Тийм тэгэл наан нь ингээд яриад яг ингээд өгөөлтэй тэр тэшин өгөөл. Ингээд чамаг ийж ингээд чи ингэх гэсэн боловч ингэчлээ. Чи яах гэл ингээд. Тэнгүүт нөөтг нь бодол хаа гэл. Тэгэл юу нь яг эхлээс өмнө амар бодно гэл бодол тэгж байгаа л. Гэтэ юм үгээр илэрхийлэхгүй одоо жүжиглэн гэдэг бол бас хэцүү юм билээ. Яа. Өрил цаглалаа гэл тэгвэл бас юм юу штэ. Тэнгүүт ингээд харцаараа ингээд амар би ингээд амар хөөрхөн санагдаад байдаг шүү дээ. Хэцүү үзэхлээ. Тийм үү гэл тэр нэг харж марж байгаа нэг амар хөөрхөн тэгээ амар үнэн тухайн үедээ би үзээ ойлгохгүй. За ээж. Хөөрхөн дэгдээ. Тэгэл кино чатарт үзэл уйлал. Тэгэл тухайн үедээ ойлгохгүй ингээд одоо ингээд үзэнгүүт ямар хөөрхөн үнэн тоглолцсон бэ. Хаач шиг.
Тийм. Яг чин сэтгэлээсээ мэдрээд тэгээд яасан баг. Яг тэр ингэж харж байгаа харцсан тий. Ингээл яг ингэж хардаг тий. Гэл ингээл нүдэн бүр ингэж хорсоол бүр ингээл. Тэр зохиолын нөгөө болд эрдэнэ ахын их чинь битсэн байхгүй юу? Жүжигчин бол тэр ингээ аавын дур тоглож Тийм, байгаа. Их чинь үү? Аха, их чинь болормаа гэд хүн. Тэгээд нөгөө содуурагийн нөгөө бөө болд штэ. Тийм. Тэр бичээд тэнгуүтлээ нөгөө айгу жоохон хөх тоглол гэж утсан юм шиг байна. Бараг 8 мэмтэй ч юм. Oh my god. Чи тэгтээ баг 8 таа өгч харагдчихсан. Тийм. Тэгээд натур дээр яг ирээд харж байгаа байхгүй юу? Тэгээд тэгснэ ямар том өхөн тоглолцсон юм. Гэл жоохон ийм бисэн юм шиг байна. Тэгэл нөгөө дүүтэйг нөгөө тэмдрээ булаацалтдаг штэ. Тийм. Тэр хэсэг надад амар хэцүү байсан. Ёо өөрөө зодуулах биш хүүхд зодно гэдэг өөрөө хүн зодно гэдэг үнэхээр хэцүү байсан. Тэгэл нөө найрлагч маань чи ингээд жоохон жинхнээсээ ингээд өгөө тэгжиж одоо над хөвч чинь яан маань гэлтгэж мэн. Йой. Тийм тэгэл навчсан жинхнээсээ л зодсон штэ тэр бүс мөсээр ташуурддаг чи яг жинхэн бохгүй. Oh my god. Гэтэ гүртгэхтэй учраас надад гайгүй байсан л та. Гэтэл тэг яг ингээд сонсонгууд ингээд янз бүрийн юм техникүүд ш алгаж ингэж ингэж авч байгаа. Тэг яг тийм баймаргүй байна. Яг юм жинхнээсээ яг жинхэн юм одоо юу гэдэг те юм хүчирхийлэл одоо юм хүүхдийн юг харуулмаар байна. Тэгэл за окей гэл. Манай ээж ч зөвшөөрөл би ч зөвшөөрөл тэгэл яг тэр хэсэг дээр ингээд нөө зохиолч боломагч ингээд энэ бол чиний ингээд хамгийн одоо жаргалтай юм чинь дэвтэр. Тэгээ нэмдэлт те хичээлд явж ингэж найзуудтай болоод гэрийн даалгавраа хийн гэдэг нь чиний хувьд амар чухал. Гэтэл одоо ингэж чамд үлдсэн ганцхан тэр сайхан зүйлийг ингэж ураатастаа хайчлаа юм шла. Амар юм ярил. Тэгэл би тэр тэш нь аваад за гэл. Тэгэл тоглоол ингээл янгууд ингээл бүгд ингээл уйлж болцсон байна. Йоо. Тэр арт зодуулдаг хэсгийн дараа бүр ингээл амар уйлал заяа. Бүх баг тэнтэй байгаа хүмүүс уйлал. Тэгэл би ч гэсэн амар уйлал. Тэнгүүтээ би шууд ингээл гарч яваал. Яа ч юм зүгээр гарч явмаар санагдаад. Тэгэл гарч явам гоч бүгд нэрх гэл миний араас зүгээр. Болтогч миний яасан. Тэгээ бодонгууд тэгэл хүүхэд би боллоо гэвэл тэг дуусахгүй. Яах юм дахиад хүүхд болох юм амар хэцүү шүү дээ. Тэг хүүхд юм чинь яд чадахгүй шүү дээ. Үгүй би үнэхээр чадахгүй боллоо гэвэл тэгэл бас дуусах байхгүй. Одоо бодонгууд тэгэл ингээл амар хөрх харгалаа. Цаас миний дэ яасан гэл. Одоохон туслаа гэсэн. Тухайн үед би зүгээр араас жум киноныхан. Тэрийг ингээд бас behind the scenes means ингээд тиймэрхүү юм байсан бол бас амар гоё юм тий. Ингээд давхар бичээд тэр яриа мараа ингээд бүр зохиолч нь ингээд чамтай юм яриа, найруулагч нь ингээд юм яриад тэг ингээд энэ процессаас амар сонирхолтой санагдчих. Тийм тэгээ болормаагч яг тэр хэсэг яваал ингээл өөрөө уйлал тэгснээл найруулагчтай очил чи зөв хөх толсон байна. Тэгээд Оскар авсан юм да. Тимийн аваад авсан юм да. Тэгээд маань найруулагч аим итгээд хүн байдаг байхгүй юу. Тэг ингээд дараа нь яснаа. За нэг юм болох гэж байгаа. Оног дагуулад ирээрээ гэл ээж тэгсэн. Юудаас нэр дэвшсэн хэлээгүй заяа. Тэгэл ээж хоёр яваалгдсан чинь нэр дэвшигч гэл ингэс миний юм гарч ирсэн л тэгснэл за ингээд Oscar goes to гэдэг шиг Academy Awards гэснэл орхон туул гэл хэлчихэж би бүр ингээд гэл ингээд гэрэл асаал заяа. Тэгээ би ингээ өөрөө алахгүй ингээл хүмүүс намайг ингээл түлхэл Явж мэдрэлгүй ингээд нэг харсан чинь ингээл тайзан дээр гараад ирсэн. Тэгэл хүмүүс баяр үргээл тэгэл уйлаад. Тийм юм. Тэрний бичлэг харин байдаг юу? Байгаль ахта тэрний хаа нэг зурагнууд байдаг л. Зурагнууд бол зөндөлөө. Одоо 15 таа байсан гэсэн үг баг. Тий 15 таа. Тэр одоо тийм академийн шагнал магнал гэж байд юм уу? Харин яг тэр аварц бас жил болгон зохиогддгүй юм шүү гэлээ. Гигэн муса гэж байдаг штэ. Тийм муса. Тэр чинь ихтэй жүжигмний жүжигмнийх тийм. Яг киноных бол тэгээд яг тогтмол зохиогддог. Одоо энэ нэг кино байгаа дээр ингээд Оскар шиг болгочл бас гоё л. Тэгвэл амар хөгжих байхгүй. Харин тийм би юу үзэх ядаж мэдээ л та тийм. Энэ олон Монгол контентээс аль нь би бас яг үнийг хэлээд муу юм уу цагаа өрмөөргөө харин тийм. Тэгээ ингээд ядаж кино шилдэг цуврал шилдэг одоо энедми кино шилдэг зохиол шилдэг жүжигчин шилдэг эмгтэй эрэгтэй жүжигчин туслах дүрмөр гээл яа. Тэгээд яг ингээд академийн гишүүд гэ байдаг шүү дээ. Тэд нар чинь ингээд санал өгдөг шүү дээ. Тим системээр яг ингээд кино сонирхдаг одоо чухал хүмүүс гэсэн жүжигчд байж болно. Олон жил киноны салбарт байцсан хүмүүсийг
энэ шүүмжлэгчэр ингээд цуглуулаад тэгээ та нар ингээд ийм кинонуудад саналаа өгнө гэдэг ч юм уу тий. Тэгээд базах хүн л байдгүй юм болов уу? Тийм л тэгээ төсөн өсөв гэл мөнгө яригдана л бас нөгөө нэг хүлэн зөвшөөрөхгүй тэрний юу яана гэж байсан ч гэдэм үү те. Тиймэрдүү юм хүмүүс байдаг юм шиг мэдгүй. Бас тийм бах. Кино зөвлөл мөвлөл чи ерөн жигтэй бас кино салбар кино зөвлөл юм шиг аа. Ундран байдаг л дотор нь тийм юм шиг байлаа тий. За ямарсан тийм бол тэгээ гой улаан хийсний ясал мас хийгээд нэг гой маркетжуулаад тэгээ Монгол дизайнерын хувцснуудыг хүмүүс тэр хувцснууд ч рекламлагдуулаад ингээд зөндөө үр дагавартай тий бүр хоёр хийчих. мөнгөний өгчүүл гээл. Тэг гоо ингээд хичээвч. За одоо тайзан дээр тэгээд централ телевиз дээр гардаг тий тэр нэвтрүүлэг нь. Заахтай. Яагаад нэрээ тийм хийдэг? Хойлоо зүр хөтлөж чинь юм шүү дээ. Oh my god. Гарч ирсэн ингээд хошинж машигнаа. Тийм шүү. Тэгвэл бас гоё л ээ. Нүуник саяхан нөгөө юуны Оскар дээр л Эми Паулер нөгөө хим Майя Рудольф хоёр гаргасан шүү дээ. Яажсан шүү дээ. Хамтдаа хөтлөжсэн шүү дээ. Тэр мөрөн шиг те нэг юм нэг фаны те ганц шагнал мангалын юм хоёлаа яадаг юм шилдэг. Эмхтэй дүүр мөр гээл те тэгэл бит хоёрстай тийм шиг. Байхгүй юм да баясаад. Уг нь гэхдээ гоё ингээл хийвэл гоё ахгүй те. Тийм. Тэгэл залууж үжигч юм үжичээд нэг юм амжилтыг одоо гавьяач үжигчин гэхээр амар хол байгаа байхгүй тий. Тэгээд соёлын тэргүүний ажилтан бол хитрхи easy байгаа байхгүй. Бараг зүр өргөдлөө бичээл яа чин тэнийг авахаас амар хараадах энэ амар хац нэвт харагдаж байгаа бах тий. Тийм нөө гэрэл асчаас хийж байгаа. Тэгээд гурал ингээд юу нэвтрүүлэг яваад байгаа гэж. Ингэж яа тэгэл ер нь уул нь амар сайн хөгжөөд ингээд бүр тэгэл сенсацлал тий ингээд Монголын тэр кино гэл ингээд ядаж Орос тий Казахстан руу ингээд гоё нэвтрэх. Тэгээ тэндээс ялсан нь цаашаагаа ингэж ингэдэг ч юм уу тийм систем бас байвал тий. Тэнгүүд Монголын сайн кинонуудыг үзэж хизэж чаддгүй шүү дээ. Хаанаас үзэх юм бас баваа болохсныг жилийн дараа үзэж байгаа шүү дээ тий. Хүмүүс шуугжээж би мэдчихэж байгаа байхгүй юу. Тэр Амрагийн эргэж ирэхгүй намар гэдэг киног бүр ингээд би саяхан тэр амар гоё кино байсан шүү дээ. Тэгээ би бүр энийг үзэхгүй хаагаар явж ирсэн. Амар гоё кино байц. Тий IPTV-гээр л үзсэн шүү. Тэр чинь нэг шуугаагүй тий. Тэгсэн нөгөө хэдэн амар гоё кино амар шуугдаг шүү дээ. Надад бол Монгол бол ерөөсө таалагддаг яг үнэ хэлэхэд. Тэгээ нөгөө кино тэр арай юм амжилттай гасар кино амар гоё. Тэр амар хүүхэмсэн тий. Би бүр уйлаа. Төсгөлтний яг уйлаа. Гэл ингээд дуусдаг тий. Тэр ставайг эргэж ирэхгүй намар мөн биз дээ тий. Тийм хаа. Нөгөө морины пастортай мөн биз дээ. Үгүй жоохон хүүхдээ тий. Морины пастор чинь биш тэр чинь химэр. Яг тэрний пастор чинь хараа ари өөр юм аа. Ямар ч сан жүжигч амрагийн тоглосон. Тэр план тавилт нь ямар гоё. Амар гоё. Зураг авалт Монгол амар гоё. Гадаадд үзүүлэл ингээ манай Монголыг амар гадаадуудаар яаж зөндөө явсан тэр авраг их хоёр чинь зөндөө сайн яасан тий. Nice. Тий. Одоо тэгэл дахиад киногоо гаргаал тэгэл дахиад бас тэгж явахлах. Гэтэ Монголд бүх юм лоббилэгдэж болдгийн гай гэж бас байна л да. Юм шудраг биш болох магадлал бас амар өндөр. Зүгээр маркетинг болоод тэгээд одоо тий хоёлаа юм аваарсан юм хийж л та яа тийм. Яг амар юу тийм хамаарлаггүй байх хэвээр. Тийм болохоор маш олон гişүүд байх хэвээр. Хөндлөнгийн гişүүд болё л доо guys зөндөө байгаа сте. Яг кино шүүмжлэгчдээ эдрийнхээ оруулж маруулаад. Тэгэл гол нь бас нөгөө тэр шүүж байгаа хүмүүсээ нөгөө хүмүүс нь бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Тэг яг ингээд би биэндээ хин саналаа өгснө хэлэхгүй. Тэ тэгээд амар unbiased баг нь тэрийг тоолно. Тэгээд онлайн л өчтөм билээ шүү дээ угаасаа. Оскар тэгдэм үү? Тэгдэм билээ. 4,000 гишүүд байдаг үлээ. Тэгээд нэлээд олон одоо бид нар ч нөгөө Оскарт нэр дэвших эрхийг авлаа гэдэг шүү дээ. Нэр дэвших биш нэг юм ямар листэд ордог шүү дээ. Тэгээд бүгднгийн л үздэг юм байлаа одоо кино шүүмжлэгч нар. Тэгээд энэ хамгийн гоё нь гэхгүй нэг оноо өгдөг юм шиг байгаа. Тэгээд тэр оноогоороо ингээд нэг системтэй тэгэл ингээд тэгээ ихний эдэн шалгардаг. Хөөе тэр системийг аваад тэгэл Монголд л хийчихэл та. Систем зохиоцсон ч болно шүү дээ. ChatGPT-гээр гэж. Яах уу ийл та. Кино тоглолтгүй маа гэхэд шагнал мангалын гардуулчих л та. Тэг чигээс тоглож би тэр арай ялгадаа чамайг. Тийм байхгүй шүү. За. Тийм байна тэгээд. Тиймэрдүүл байна да. Тийм гоё яллаа шүү те. Хэдүүлээ. Хэдэн цаг болчихоо? 1 цаг 20 минут. Дөнгөж юу би 2 цаг болсон байх гэж бодсон шүү дээ.
Чи ер нь хизээ подкаст сонсч эхэлсэн бэ? Би Японд байхдаа сонсч ирсэн. Бид чинь 23 онд. Тэр зөндөө их сонссон биш. Тийм. Тэгэл сонсоол энийг хэл. Манай нэрээ эхлэлт хэлэх байсан. За юу вэ? Манай найз тэр үед Францд иддэг гэсэхгүй. Тэгээс амар сонсдог, хоёрыг амар сонсдог. Одоо ч амар сонсдог. Тэгээд Пагма. Наа хэлээр гэсэн миний нэр хэлээ гэсэн. Памела. Памела Андерсон юм уу? Пагма гэдэг нь Памела гэдэг юм уу? Тийм. Тэг жоохон яжилж дууддээ. За Пагма Гадаадд байдаг хүмүүс айгүй их сонсож эхэлдэг юм шиг байлээ. Яг Монгол юм аа үзгээл. хантай байдаг хөөд. Хань болж исэн бол жоохон ч гэсэн хань болж исэн бол баяртай байна. Тийм. Зүгээртэй. Мундаг Сэндрийг ямар хэцүү хоолой вэ? Тэ сонсоор сурчдээ тийм шүү. Харин. Отхгүй яах гэж чад онц дүнд хараарай. Яг сан чи энийг сонсоорой гэд. Сэндрэн амар хөөрхөн мөрхөн би сонсоо. Юу вэ? Ямар хэцүү сонсогддөг юм бэ гэж. Тэгээ сонсоод талыг тасчдээ билээ. Тэгээ сүултэйгээ инээд бинэд сонсоор санагдана. Эхэндээ бид хоёр тийм айгүй их авдаг гэсэн. Эхний анхны дугаарууд дээр ямар ч айлгүй яасан алцхан нуур ямар их инээдин гэдэг айгүй. Тэгээ одоо сүултээ тэгээ тэмэглэж баг шахаад. Хүй нэрэ тэнгисийн хэрэгтэй бас панелистуудын нөгөө юу эсэ шүү дээ. Энэ ямар хөөрх юм бэ? Чихвч юм уу? Юу юм бэ? Ямар хөөрх юм? Пандора юм уу? Юу юм бэ? Тийм, Пандора. Вау. Ямар гоё харагч чинь. Чихвч нь амар гоё. Пандора ярих уу тэгс иргэх үү? За тэгээ тэнгисийн хэрэг Пандора чинь юу вэ нөө? Аватарын арал уу? Пандора гэдэг арал байдаг шиг санагдав. Пандорагийн харин тийм өөр кинонд ирж гардаг шүү. Аватар дээр гардаг хаа. Тэснэ тэг чин бас тэнгис мэнгистэй холбоотой лөө. За окей тэнгисийн хэргийн арын одоо панелистуудын продюсер байсан гэж ойлгосон. Би эхлээд Таиланд яваад Эхний сизон. Техник сизон. За. Хоёр дахь дээр нь би нөө одоо энэ хүүхдээ олоод тэг явцдаггүй. Тэг эхний сизон дээр яваад тэгээд амар олон давхар юм хийн штэ. Тэр чи одоо гадаадууд бол бүр ингээд баг 500 600 лугаа ажилтдаг гэж аахгүй тиймэрдүүн дээр. Тэгтэл бид нар одоо баг ингээд 50% 20 идэл явсан штэ. Манай яг баг болохоор. Тэгэл тоног төхөөрөмж нь бэ. Йоо тэрс амар хэцүүсэн. Би бүр үнэхээр ингээ бурхан тэнгэрт үнэхээр залбирсан. Би нөө тоног төхөөрөмжөнд хариуцчихсан байхгүй. Нөгөө нэг онгоц нь яасан гэдэг дүглээ. Сизон 2. Нэг нь бол асуудал яад гэлээ. Тэгээд тэгсэн чинь шагналт өөр. тэр чи одоо анх удаага ингээ тэр их тоног төхөөрөмж амар үнийн дүнтэй тий. Тэгэл за тоног төхөөрөмж нь очихгүй бол тэгэл за дуус гэж бодлоо тий. Тэгээ би чи анх удаага тийм хийж байгаа юм чинь. Йоо бурхан минь очил. Тэгэл ирээл. Тэгэл бид хэд чинь юм хумаа ихлэл очил янзлж байгаа шүү дээ. Тэгэл оролцогчтой авчраал тэр ч бас хооронд нь уулзуулахгүй харуулахгүй бас бөө юм болж байгаа юм аа. Тэгэл оруулаад. Тэгээ би нөө вилла менежер хийдэг гэсэхгүй. Тийм тэгэл нөө тэр нөхдүүдийг хардаг. Та нар болохгүй юм хийж болохгүй шүү. Найрамдлын багш шиг. Нэг тийм л юм хийсэн юм да. Тэгээ хүмүүс сонгон шалгаруулахад нь чи хэр оролцоод байсан бэ? Үгүй би өрдөөс оролцдог. Тэрэнд оролцоогүй юу? Тэр мэдгүй ингээл яваалаа. Яаж уулзахгүй намгцаар авчирсан юм бол. Гэхдээ бас нэг яг ингээд нэгээр нь ингээд хуваагаал авсан юм билээ л дээ. Би төрүүлж чадсан байхгүй. Тал нь араас ирсэн байхгүй. Тэгээл яг нэг хүн хариуцуулаад хооронд нь яриулахгүй мэрэлгүй гэл. Тэгсэн юм шиг бэ энэ л. Маск зүглэсэн юм уу? Тийм маск зүлгээл. Чам тэгээд эхний сизнээс чиний хувийн одоо яг хажуунаас нь харж байсан хүний хувьд хин чамд хамгийн их таалагддаг гэсэн бэ? Эрэгтэй битгээс. Хүүхдүүдээс чинь хин хамгийн хөөрхөн бэ гэж аав шүү. Миний хөөрхөн 20 хүүхэд гэж. За яг би зүгээр нөгөө нэг юу утгаараа биш яг үзэгч гэх юм уу? Бид нар чинь бас ингээд reality show-г яг real time үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд бол би эрэгтэйчүүдээс би Чинзог уусаа дэмждэг. Энийг манай ажлах бүгд мэдж байгаа. Манай нөхөр мэдж байгаа гэдэг. Тэгээд эмэгтэйчүүдээс Мока
Надад нэг Уусаа тийм хамгийн popular хоёр нь. тийм popular та биш ээ. Ядраатай. Мокод нэг юм мужик гэх юм уу? Тийм, тэр нь амар таалагдсан. Би Чинзотой ч уулзч байлаа, Мокотой ч уулзч байлаа. Ямар вэ? Гэж Mic drop. Би бүр амар гой зураг үзүүлэх тань шүү дээ. Ямар зураг. Тэр олдох нь уу? Тэ чи хайж. Би бүр оруулчихсан баха. Би нэг зураг Чинзол угаасаа тэгтэл тийм Гоё тийм шоу нийлэх хүн биш тий яг л яг тийм яг шоуны тийм билсэн. Тий. Ярьж марж байгаа нь амар хөөрхөн тийм. Тэ суурас хөөрхөш. энэ мим зураг байгаа. Ингээ энэ гурван зураг авахж байгаа байхгүй юу? Чи надад харуулаарай. Ингэж зураг хамт авах. Наад зураг надад явуулаарай за. Энэ Чинзо ихтэй айгуу гой залуу байлээ. Өндөр Амар л өндөр тий. Өндөртэй. Хөний юм хийлээ. Oh my god за. Юу Би ингээд Таиландд ингээл байгаал ингээл нөө тэр өндөр залуучуудтай байгаа штэ. Тэгээ ингээд ирээд ингээд нөхөр харсч амар доор харагдаад би бүр цочоод дандаа ингэж харсаар хагаад шууд ирээд гэсэн чи хүшээ. Яна. Би ч нөө угаасаа ийм байлаа. анх үерхтэйс амар өндөр залуу. Бидний өндөр чинь намхан юм байлээ. Жинзигийн өндөр чинь өндөр юм байлээ. ёо чинзигийн өндөртөгтэй өндөр өндөр. Зүгээр л 90-с дээш ирд юм шүү. За ингээд аудиогоор явцгаа. Бэж миний камера. Миний камера штэ. Энэ ерөөсөө хараа яг нэг цаг 20 минут дээр л яг унтардаг юм байна. Ярьж байгаа. Тийм юу ярих вэ? Тийм Чинзо. Подкастнда бас оруулцсан Чинзо. Орсон шүү дээ. Чинзо орсон. Өөр Кико орсон. Тэгэл болоо байна. Тэнгисээр. Манай Эстерстэй өөр гэж Эстертэй би Playtime дээр нэг таарчээсэн. зохиод унгаач мар гэхгүй. Би нэгэнтэй зохиод унгаач мар. Би нэгэнтэй дээдлсэн ш тэр сизний нэгэнтэй. Би мэдэр шүү дээ. Ой. Чи мэдээгүй мүү? Чи мэдээгүй л үү? Би синдрий мэдгүй юм. Би мэдгүй байна. Хоёр удаа л дээдлсэн. Тэр чинь нэг тийм. Миний мэдж байгаа мөн биз дээ. Чиний мэдж байгааг би яаж мэдэх вэ? Хэн байж болох вэ? Гүгөө хідүүлээ төгөө хідүрүүлээ нэг ягаад нэг дарс мар сууж агаад нэг халаагүй тийштэй тэр штэ. Үгүй. Child. Тэр чи хүүхэд. Арай хүүхэд биш юм бодгоо л. Би бүгдийг нь мартчихжээ. Ингээд харахад номитой амар vibe нийлэхээр. За. За уусгаан л яхстэйгүй. За. Би синдрий мэдгүй юм мэдтiin байна. Ямар юу юм бэ? Ном чи өөр надад юу хэлээгүй юм. Чи мартцсан биш үү зүгээр хэлсэнийг. Би номыг листинг мэд. Тийм билүү. Би хааш продюсер та хамгийн баярцаах. За. Гой тэнгисийн хэрэг. Одоо дахиад болох уу? Али тэнгисийн хэрэг зургийг гараад ирдэ. Тэр зургийг гаргаад ирсэн. Хин юм байлаа. Нэг тааж ядаад ах юм байхгүй дээ. Гайгүй. Тэрийг ингээ хилдгэн зүгээр юм уу? Зүгээр байлгүй дээ ямар. Үгүй одоо хин гэдэг нь хэлээгүй штэ. Гэтэ тэгэл одоо бүгд бодож байгаа ш тамтцаа. Одоо ингээл бодож байгаас тэр үгүй. Тэр бол угаасаа биш. Тэргээл те. Тэрийг child гэж тэр бүгд биш. Child гэж яхийг бодвол тэдэр нь биш гэлөө. Өө танаа централ чинь бүр байхгүй болчихгүй байна. Юу юм бэ? Номи би одоо 2-3 жилийн өмнө мэдэрч чадаа. Зүгээр л юунаас хоромол Шивхээс залхуур. Тэгээд гацсан. Тэнгисээ за нэг их бичүүлдэг юм байна уус. Шууд гарч ирчих. Наа чи тэгтээ байна уу? Чи хоёр нь шүү дээ. Sorry. хоёр нь юм уу? Тийм байна. Энэ үү? Биш ээ. Тэр наатад чи байхгүй юм аа. Шууд чаавсаа. Очаавсаа. Зэлгөө. Яаж болох юм бэ одоо тэгээд за дараа нь болъё доо. Ямар гоё юм бэ? Тэнгисийн хэрэг бүгд гэж бичт юм уу яа? Тэнгэн доослаа.
энэ ч хоёрынх нь тий. Хоёр мөр. Гарч ирэхгүй л энэ гэдэг. Харин За хамгийн сургаггүй юм байна тий. Надад хамгийн гоё нь хин гэж. тийм. Брол таймаас нь чийлээд ам уу? Нэгээс All time энэ. Энэ гайг би бүр огт санахгүй байна гээл. хөөе сэндэрч нь аим булчинлаг залуучтай юм шүү бата. Яаж байгаа юм болоо. Чи бүр хажууд нь шүдэнцний бод харагдчих Үгүй байна. багтаа булчинлаг үү? Булчинлаг юм уу? Тийм булчинлаг шүү. Би ямар шалтнаар нь харж байна шүү дээ. Хувцсны санаас мэддэггүй л юм байна. Та тэгтээ өндөр те. Багтаа бол өндөр. Хэд вэ? Метр 180 хэд мэт байгаа. жоохон юм шүү дээ. 180 орчин үеийн юунд бол жоохон намхад орох юм шүү. намхан. За би ч гэсэн олохгүй нэг үнтэй. За манай үзэгчд олчихгүй л үү те. Битүүд орно. Тийм үү? Гүү. Season 1 гээд гарч. Бүр айц. Би тийм шилээ байсан байсан. Энэ season-ыг биш юм уу? Шиштэй шиж Оо чааваасаа уучлаарай. Чинийг хоёроо ялахгүй ээжээ айгүй Энэ яа. хосор манай гоё байсан тий. Тий. Гоё өндөр. Надаа хоёроос цэтүүлээ амар таалагдсан. Цэцтүүлээ. Хоёр яг нэг хайптай юм байна. Цэтүүлэг оруулах юмсан. Цэтүүлэг оруулсан. Гэтэ одоо хүмүүс мартагдсан уу? Цэтүүлээ юм уу? Я би сандралсан. Тийм л. Үгүй гэтэ оруулал нэр юу ярих вэ? Тэр хүсээр хэр ярьдгүй. Ярих баха. Гол нь одоо ингээд Мартагдчихлаа л да тэнгисийн хэрэг. тэнгисийн эргээ ярихаар тэнгисийн эргээ санахгүй байгаа юм. Цагсан бөмбөг ярихаар цагсан бөмбөг мэдхгүй. Тэгээд нэг юм common юм байхгүй болохоор бас хэцүү юм билээ. Хонгор орсон штэ. Манад Тэгсэн шүү дээ. хонгортой бол ярих юм бүр амар их байсан. Айгу амархан байсан. Үеийнхтэй. Тэгээд нэг жоохон Тэгээд хүүхдүүд хөгжим таньдаг vibe Vibe нийлээ. зэтгүүлээд та жоохон Тэгээд чинзоо болохоор фреш байсан болохоор амар гайгүй байсан. Тэгээд Кико бас амар ойрхон Fresh байсан байсан болохоор бас. Яа би тэгтээ хатаархтаа яаж тийм юм хитэлэг гэдэг юм бэ те. Кико I know. Кико бүр амар гоё үнэртэй. Бүр үнэртэй усыг яаж цацгаар тэгж Хол цацдаг гэсэн шүү. цацдаг. Гэтэ хэр их цацдаг болоо тэгж бүр цэцэг шиг үнэртгүү. Дөндөө тэтэрч. Би нөгөө үнэртэй усаа хямгадаад Гэлж штэ. ганц нөгөөдг зүр гэрээс гарч яхад өндөр нь алгаад штэ. Гэрээс гараал нэг машин замын гарцаар гараал тэгэл байхгүй. Чи бүр ингээд дээшин цацсангуудаа ингээд ингэж мөнгө зогссон юм шиг. Надаас одоо юм өнөрч чинь Юу ч өнөртэй. нэрээ юу? Нэрээ. Хал ингэнгүүт өнөрч чинь. Миний хол арилсан бохоо иш. Одоо тэгэл хөлс шороо стресс л өндөрч байгаа хаа. Аим шорон өнөртдөг тий. Амар шороо өндөрч шүү. Эсвэл машинтай хүмүүс тэгдэг баха. Бид нар чинь нэг маш их алхаж явдаг. Эсвэл үнэртэй ус аваа явдаг бах байнга. Тэгэл Яг орхоос Сэргээгээл. Архаас өмнө сэргээгээл би ч нөгөө бүх юм орхоо явдаг. Өглөө гарахтаа би уруулаа будаж тэнэгтдэг байхгүй. Тэр чинь тэгэл 2 ус балгаад байхгүй сте. Тэгээ 2 кофений дараа тэгээ юу ч үлдэхгүй. дандаа зүгээр салхин зүр. Өнөртэй ус гэсэн шууд анхаа захирал бодогдчих. Oh my god. Ахаа зэрэг амар тасдаг. Тэр чинь Зүгээр үнээрээ л би ирсэн ирээгүйг нь мэддэг заяа. Тийм, би ч гэсэн шууд мэддэг байсан шүү дээ. Бүр ингээд хэдэн метрийн цаанаас үнрээрээ шууд мэддэг. Тийм. Эё. Тэг ингээд уулзаад айгу гоё мэд тэрж мэдлдэг. Тэгээ шууд үлддэг. Тэгэл бодчихаа. Тэр ихт үнэртэй бас биш. Сахалны юу аахгүй юу? Тийм. Тийм, сахалны нөгөө юу гэдэм Гэхдээ бэ? Дараа after shave байхгүй юу? Нэг хаашаа үлээ явж ирээд өнөр нь өөрчлөгдсөн байхгүй. Тэгээ би тэгэхээр захирал үе анхаа захирал өнөртөө солих тийш штэ. Чи яаж мэдсэн? Өнөрч штэ гэд. Тийм юм өнөртд юм. Зүгээр антагддаг тхүү ингээд. Орж ирээл за тэрийгээ хийсэн үү яасан гэл гарын онгот бүр ингээд. Яа би тэрийг after shave гэж боддог. Яа тэгвэл яг ингээд тэрвэрлдээд ингээд хацранд хүрээд хацранд яг үлдчихдэг байхгүй тэр нь яг энэ хүн. А би нөө захиралтаа тэрвэрлдэж байгааг болох мэдэхгүй л та. Би амар дотн тэрвэрлдэг юм шиг ярьчлаа. Гэтэ яг ингээд хацар шүрэгдэг таг гэж. Оо гэдэг ингээд тэгэхэд л яг тогтоол үлддэйн. Тэгэл өндөрчөнгөө анхаах шиг үнэртэй л явдаг шүү дээ. Очоо одоо tonight show одоо ер нь декреттэй байгаа юм уу? Тийм декрет байгаа. Декреттэй яагаад тэгээд централта буцаад орох вэ? Тэгэндээ. Орондоо. Санаж байгаа юу?
хамт болно. Сандаг штий. Тэд нар Гой хамт болно да тий. Ер нь жоохон бас яг цоо ирүүл хүмүүс бол биш. Дандаа гоё урлагийнхан байдаг юм Манай санагддаг. HR бол яг юм галзуугийн тест авч байгаа тааж шиг хамгийн галзуунууд нийлүүлээд тааж. Танаа баярууд амар гоё л юм шиг байгаа юм тий. Гоё тий. Одоо зөндөө олон таньдаг хүмүүс ажиллаж байна тэнд. Тий. Ер нь тэгэл гоё санагддаг. За нанда намуна бид гурав инээвэл бас тэнгэр цоол штэ. Яа. Нэнда байгаа юу? Нанда байгаа штэ. Амна гэж фринж үү? Аха фринж чолк. Бас лилгийн гар тий. Нэр амар их таньдаг хүмүүс байгаа юм байна. Амар их таньдаг хүмүүсээс хүмүүс айгүй их байгаа бас дамжсан хөтлөгчөөр, продюсераар, сэтгүүлчээр тэгэл дуу мууны юм мөн дээр Ада их хамгийн их таалагддаг. Тийм. Би юм шин хатагчтай ердөөс баг юм ярьж үзэх шин. Уус юм ярьдгүй аа. awkward хүн шиг санагдав. 2-3 жил бараг ажилласан ирнэ гэхгүй. Тийм гэхдээ их ч гоё Facebook дээр гоё юм бичт юм аа. Амар хөөрхөн юм funny зөндөө бичт. Харин тийм шүү. Анхаа захиралт энэ 8 таалагдсан юм шүү. Анхаа захиралтай ч угаасаа хамгийн анх нөгөө ямар илээ? Тэдэн Размерийн аялал лөө. Синик дээр нэг гардаг байсан нэг аялын нэвтрүүлэг байсан. Тэрэн дээр анх аюу ада ихчтэй нөгөө юм юм бас текст микс юм амин харилж бичиж өгдөг байсан скриптийн ядгүйс одоо ч гэсэн бас тийм штэ Tonight Show моон дээр бас байдаг тэгэл тэр үеэс л ер нь хамт найзууд байсан юм шиг л ада их чи ер нь тэр мундаг шүү гоё тэгээ чам тэн таалагдтыг. Тааласуу. Чи таалагддаг, тогтуун таалагддаг. Хөтлөгч дээлигийн хөтлөгчд маань надад ихэнх нь ганц хоёрт нь бол өстой таараагүй. Үнэхээр бүхэнтэй таарна гэж өстой байхгүй юм бэл. Би мэднэ. би мэдчихлээ бас Яа. нөгөө За. Ийм билүү. Үгүй штэ тэр сайн хин аим хүрх штэ. за Энэ хэсгийг хасаа авч. за Энэ өстой аим хүрхэн шүү. амар хөөрхөн мүү за ашгүй дээ ёо би нэг хүнээс буруу юм сонссон юм байна. Яг тэгтэл бас таарахгүй хүн гэж байгаа л байлгүй дээ. Тэ бид надтай бол амар гоё таардаг байсан. Тэ миний жоокнд авиг хинээдэг байсан. Тийм үү? Би амар баярлдаг байсан. Урамшин шүү. Түр бит хоёр тахирх юм байна те. Хөтлөгч хажуу хөтлөгчд одоо ингээ энэ хэд чинь ингээ банк чихэн дээр байгаа шүү дээ. Тэгэл оноо манай банк чихэн дээр хүмүүс бүгдээрээ ингээ баахан хүмүүс 3-4 камер зэрэг мэрэг чи орж ирсэн шүү дээ. Тэг ингээд би ингээл фаны байх гал нийтэм хэлж өнгөө тэндээс ингээ реакшн ирэхээр амар гоё. Яг комеди бол яг тийм л мэдрэмж Тийм. Яг тэр алт яг тэр хүмүүсийн инээж нээж байгаа тий. Тэгэл яг оноо авчих юм санагдал ёо. Хүн инээлгцэн гэл. Тэгэл оноо азар амар инээд муутай болохоор баян инээж байгаа. Тэгэл yes гэх. надад тэр нэг анх нэг дээлээ дээр ороод тэр аль камерс харахаа мэдгүй. Юу? Дөрвөн камер дөрвөлнөлөө. Юу гэж. Тэгсэн чинь яг асж байгаа улаан асж байгаа л харах хэрэгтэй ч тийм. Тэр бүр амар фан яасан миний хувьд. Би ингээд заримдаа жоохон хорлонтой үйл ажиллагаа хийдэг л дээ. Чихэн дээр ингээм амар их яриаддаг байхгүй албаар. Тэнгүүд ингээд ном ингээд сонсоол ингээд ингээд амар инээд юу инех гэдгсээр ингээд Амар гоёсан. Надаа манай камерын хэд амар гоё санагдсан. тийм. Би ихтэй нэрнүүдийн ихнээс нь мартчих. Нэг юм урт төстэй залуу байдаг те камерын. Төстэй рок чи хэм бэлээ. Залуу те. Тий. Тэргээд амар гоё гэсэн. Тэр гоё хамт олон шүү. Гоё. За централгаа бүр Централ ивентлэх юм шүү. Санаж штэ бас. Гоё 2 жил байсан. Гэтэ ядарсан бас. Тэгээ ярих ч юм дууссан юм бэл ёо. Тэгэл өдрийг эхлүүлэх нь амар хэцүү цаг агаар ярьж мараа л хинч яг үнийг хэлэхэд хинч чиргүй юм ярьдаг байхгүй бас. Гээ тэгтээ сонсдог хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэл нэг юм ойр зургийн юм яриад тэгэл завууд нэг бас дипэрч болохгүй те бас. Тийм хүнд юм ярихгүй шүү дээ. Ингээл өдрийн хөтөлбөр те гэл ингэчээл дуусчих. Гадаа хүтэн байна гэл. Тэрхүүл. Тэгэл хараал мараал хэлэхгүй. Чи хараал хэлмээр юм уу? Тийм би энэ подкастн дээр чинь тэгэл хамаагүй англиар ярьж мараа л те. Гуйгаал хэвээр.
Ингэж мэгэл. Ингэж мэгэл гэж юм даа. Эрди синдэр одоо инкинийг явах. Харин Хачууд инкин. Ингээд амар хэцүү байна доор. Ингээл ухаагаа тий. За. хөхөө ямар ч их барьдаг. Бэрдгийн сайхан яа. Унжих юм байна. Гурван хүүхдээ араас бол хальс болдгийн. Айгуу вэ. Бас хайлсгал. Левч зүс юм уу? Гайхалтай. Левч зү дөөмсөг би гайхдаг. Жилевчтэй байгаа юм уу? Левчтэй. Миний левч зүхгүй бол энэ хүүсний энд гэж. Би том хүүхдээ 3 нас 6 сар хүртэл нөхүүлсэн. 3 нас 6 гэж бас удаан биш үү? Би яаж бол нэг төвшин чи нэг нь юм. Тий харин тийм миний бас тийм. Йоо. Харин тэгээд тийм аа. Одоогор бол нэг юм шаарн тус хийгээд унжуулсан юм шиг байхгүй. Тэгэл хөхнөөс гарангууд зүгээр ингээд хоёр хуушуур ингээд тавьсан юм шиг. Ийм амар их юм золиосолдог байхгүй. Би бүр ингээд хажуу тийш хөвтчихсэн чи миний хөхөн дээр ингээд бүсгсэн гэ боддоо. Тэгэл бодчих заяа. Би ерөөс ийм төсөөл бараг байна. Хаард ээж штэ тийм үстэй. Yes. Ама. Синтрэг. За Стефани ялла. За дуусах удаа. Тэгээд Баярлалаа манай подкастаар орж ирж бас 290 дахь дугаарын зочин боллоо. Тэгээд манай подкаст дуусаад одоо ингээ 9 дугаар Yes 9 дугаар. үлдлээ тий. 9 дугаар нэг ивент үлдлээ гэдэг. төсөглөө ивент хийх юм. 9 дугаар 8 дугаар нэг ивент юм уу? Үгүй шүү дээ 300 дахь дугаар гэхээр чинь одоо яг 10 дугаар биш 9 дугаар үлдсэн. Тийм шүү дээ. 8 дугаар 1 2 3 event. 4 5 6 7 8 9. Тэгээ нэг 10. ивент. 10 байна уу? Юу лээ? Нэг 92 гэж бодчих л та. За аудио хараад дуусгачих. За. Төгсг яач л та. Миний усан зэрэг бичих удаа. Тэгэл та. Тэгээ чи клауд руу хийчих за. Клаун руу ич. Клауд. Үгүй юу лээ драйв руу. Үйл рүү ич. Тийм. Үйлэнд оруулчих. Бүр ингэ цэвгийн дуусаад унтарсан юм уу? Мемори дүрцсэн юм уу? Рекорд хийгээгүй бол яах вэ? Гэтэ ингэдэг нь надад амар таалагддаг шин. Иймэрхүү л Нэг юм нэг. Хамаа За бай намаагүй. гэдэг хэлчихэ тий. тэгээ. Окей. Одоо бай гэж хэлсэн юм уу? За тэгээд оноодоо ирсэнд маш их баярлалаа. За тэгээд оноодоо ирсэнд маш их баярлалаа. Амар гоё дугаар боллоо. Оруулнаа гэж зөндөө ярьж байгаад нэг юм орууллаа. Ирсэнд баярлалаа. Зүгээрээ. Таалагдлаа. Баярлаа. Баяртай. Бай. Бай. Итгэл эмнэлэгтээ үзүүлээрэй. Итгэл юмлэг.